Эхэлсэн юм уу? Сүртэй. Унгайлж байна. Тэр сэгсэрдэг насныг утга учир байна те. За шинэ лагч. За шинэ лагч. Яа. За бид оролж. За сайн байцгаана уу их хүнтэй сонсогчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Бүх сонсож байгаа дэлхийн өнцөг болон бүрээс Монгол улсынхаа бас өнцөг болон бүрээс Улаанбаатар сонсож байгаа. Улаанбаатар хотоо сонсож байгаа. Бүх одоо сонсогч нартай энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Тэгээ өрн дулаан цаг ирсэн байна. Анхлуу маань уйлж одоо подкаст эхлүүлж байна. Ингээд ийм нэстэй сайхан подкаст маань их эхэлж байна. Ингээд энэ бол бид бүхний season 5-ын 2 дахь дугаар та бүхэндээ яг одоо хүрч байна. Ингээд Пүү подкаст анх удаа сонсож байгаа хүмүүстээ дуулахад энэ бол Пүү подкаст. За тэр Пүү подкаст дундаа Төмслөө манай подкаст маань үргэлжилж байна. Тэгээд анхлуу манай луун анхлуун хост сайн байцгаана уу? Сайн байцгаана. Анхлуунаа. Сайн уу? Орой минь. Сайхан цамц өмссөн байна. Сайхан үсээ тайруулсан байна. Өнгөрсөн дугаар дээр би үсээ тайрсан байсан шүү дээ. Жилээгүй одоо хэлчихгүй яа. Өнгөрсөн дугаар дээр үсээ тайруулсан байсан сайхан харагдаж байна гэсэн. За баярлаа. За тэгээд манай үндсэн хоёр зочин маань ирсэн байна. Тэгээд энэ удаагийн хоёр зочин маань бас айгу гоё хоёр зочин ирсэн байгаа. Тэгээд зураач, артист, Кенж, Тэмүүлэн, сахалтай залуу. AKA сахалтай залуу, AKA Кенж тэгээд ирсэн байна. Тэгээд өдрийн мэнд, орой мэнд. Өнөөдөр бүгдээрээ сайхан буу алах болно. За тэгээд ойрын өдрүүдийн кинонуудад одоо гол дөрүүдийг бас бүтээгээд байгаа жүжигчин Төгсөө ирсэн байна. Тэгээд орой мэнд үргэлж Төгсөө. Орой мэнд. Төгсөөгийн нөгөө тэр бичлэгийн таар үзсэн үү? Нөгөө ярьслаа гэж байгаа бичлэг тий. Тэр нь амар баярлал авсан тий. Харин тийм юм шиг байлаа тэгэл. Тэр яг чиний үндсэн хоолой байсан уу? Угаасаа л миний хоолой юм шүү дээ. Тэгэл тэр амар байсан тий фэйсбүүкээр. Би яг тэр бичлэгийг анх үзээ. Гэтэ угаасаа амар бие барьчтай юм л та яг. Тийм үү? Хичээд сандраад. Тэр чинь анхны кино байсан. 2 кинон зэрэг орсон байсан байхгүй юу? Тэгээд нэг нь төрүүлээд нийцсэн. За тэгээд ийм хоёр зочинтой тэгээд анхлуунтайгаа Пүүтэйгээ хамтдаа энэ удаагийн подкастаа эхлүүлцгээе. За нэг чирс гэдэг хэлээ. За чирс. За үргэлжлүүлцгээе. Тэгээд манай хоёр зочноор ер нь сонь сайхан юу байна? За эмгтэйгээс эхлэе те төгсөөгөр уран бүтээл юу байна? Хамгийн сүүлд мөрч кинон дээр тоглосноо. Тийм, мөрчөөс хойш бол бас нилээдэн кинонд орсон. Тэгээд одоо бас нэг ажиллаа хүлээгээд байж байгаа. Олон ангит юм уу? Олон ангит биш. Нэг ангит юм уу? Тийм. Нэг англи хэлэхдээ олон ангит биш болохоор. Бүр олон ангит. Зөндөө олон ангит. Мөрч гэхдээ нилээ явсан те. Та хоёр үзсэн үү? Би бол айгу тийм шимтэж үзсэн шүү дээ. Сүүлийн үед харин киноныг үзэж чадахгүй байна уу? Яг юм тогтод сууж чадахгүй байгаа. Тэгж бол яг Монгол кинонууд дундаа айгу дажгүй. Амар од олж ил шүү дээ. Дажгүй болсон кино санагдаад идэж надад тэр зохиол нь дөрүүд нь зураг авалт нь. Эхний эдэн анги ингээд нөгөө дээрвийн үг хэлгээр яриад байгаа байхгүй юу? Тэнгүүд нэг жихэнд буухгүй байгаа шүү мөртлэн 2 3 дугаар ангиас зүгээр болоод тэгээ авц. Тэгээд айгу дажгүй. Гоё кино. Ер нь дажгүй шүү. Гоё кино болсон шүү. Баяр үргээ. Киноны хамт олонд. Тэр хэдэн сар авсан зураг авалтын? Нийтдээ натур дээр бол 2 сар гарan болсон юм уу? Бараг 3 сар уу. Тэгээд хотод ирээд үргэлжлээд павильонд аваад тэгээд 12 сар шинэ жилд хүлээд бас. Павильонд авахаар тэр нөгөө гэр мэрийн павильонд авчиж байгаа юм уу те? Гэр доторх Одоо хөдөрсөн. нөгөө нэг уушийн газар гэх юм уу? Тэрийн павильонд. Тэр павильонд авсан байхгүй юу? Амар янз бүрийн синтэй те. Харин тийм ээ хөө. Одоо яах вэ те? Амар янз бүрийн синтэй. За манай Кенжер сан сайхан юу вэ? Уран бүтээл өндөр үү? Өндөр. Тэгэл зургууд зураал, газруудын анимашныг хийгээл. Сүүлд одоо Gem International-ийн архив дээр ажилласан. Тэгэл Пивч National Gem International-ийнда баярлалаа. Энэ боломжийг тохиолдуулаад. Тэгээ пивний талаар судалсан. Тийм аа. Тийм пивч гоё юм билээ. Сахалтай залуу гэдэг аккаунт юу хизэнээс үсээд хизэнээс тийм бичлэг хийдэг болсон юм. Ер нь бол тэгэл амар шооч байсан. Ер нь шоглолдог байсан. Тэгээ хүн инээлэх дуртайс. Тэгж жаад нэг Rocket Bee Broken Soul хаа. Дууг нь хийсэн багт нь би энэ Rocket Bee-ыг цадцсан юм шиг дуулаад байгаа юм ингээд нэг их хитсэн санагдаад нэг тийм story reel болгож хийгээд тэгсэн чинь тэр нь 380 мянган хүн үзэхгүй. Тэгээ тэрнээс нэг 4-5 мянган фоллоу орж ирээд. Тэгэл би ер нь тэгэл цаашаа явцсан шүү дээ. Тэгэл энэ чинь бас боломжийн салбар байна шүү. Би ч хүн нийлэх юм байна. Тэнгүүтээ нэг жоохон рeel хийдэг ч юм уу гэж бодож байна.
Ингээ лайк орж ирээд байгаа ч бас гоё удамж фоллоу. Тэгэл сахалтай залуу болгосон аахгүй. 2 жилийн өмнө. Сахалтай залуугийн рилэнд гоё те. Сахалтайгаа хэдэн жил амьдарч байгаа байж. 17 тагсан шүү дээ. Яг ийм чигээр нүү? Анх бол байгаагүй. Сахалтай болох шийдвэр. Анх арьс байсан. Багаар соёолоод. Нэг рүүс нэмэгдсэн. Энэ сахал сайн ургаж ийнэ гэдэг чинь тестостерон даавар нь өндөр байна л гэсэн үг үстэй. Өндөр ч нэг биш ээ. Хайлаа яг адилхан. Сахалтай залуус. Би Instagram-аас сахалтай залуу 2 болголоо. Сахалтай зүтгэн. Би бол залуу та бол ах. Тэгээ хамтарсан гэрэл. Ингээд хөөх юм уу? Ахыг минь ингээд идэх байхгүй. Нэр гоё юм шүү сахалтай ах. Өөр аккаунт нэгэдэг. Тэндээ дандаа ньюд оруулдаг. Дандаа нүцгэн зураг оруулдаг. За подкаст ингэж болох юм. Наа сайхан байлаа гэж. Англиар сайн сайхан юу вэ? Зизигээ олж ийн. Хуцаа тэ. Энийг чинь ингэж төмөнд дэлгэж болохгүй хөөе мангартай. За энийг ингээ мартаарай дандран гэж. За тэгвэл дахиад англиар сайн сайхан юу вэ? Зоныг сайхан өнгөрүүлж байна оо. Зоныг сайхан өнгөрүүлж байна. Зоны зугаатай өчүүдийг сайхан өнгөрүүлж байна. Одоо удахгүй нас нэмлээ. Хэд хоногийн дараа. Тэгээ бидний төрсөн өдөртөө өөрөх юмаагүй юм уу? Бүүм мэд. Бэлэг өгүүлөрөнд гэдэг. Биливлэгэндээ бэлэн мөнгө бариад ирвэл. Тэгээд сайхан подкастныхаа ачаар олон сайхан хүмүүстэй шинээр танилцаад танилын үрийг өргөсгөөд сайхан явж гинэ. Тэгээд дашимжлээд одоо баг өрөөх гэдэг байгаа. Тийм надаар бол нэг тийм нам 50. Зоны хамгийн гоё юм нөгөө гадаад улаахан болчхоор болцох газар их болчдөг те. Тий. Байрны гадаа энэ тэгээ алхалтын зам тийм гэжтэй танд дэмжээчтэй намайг. Гадаа сууж муух чи янз бүр сайхан штэ. Бурхан минь аа. Би тэр нөгөө нэг типээ ярьсан те. Нөгөө нэг гүйлтийн усны савнд вайн хийгээд тэгээд байрны гадаа уугасан. Наач гэлтэй бас эвгүй. Яасан. Гэ мэдхгүй. Зүгээр та зүгээр бодъё л та. Одоо ингээд тэгээ хийцэн байгааг нь мдээгүй байсан гэж бодъё зөө. Хин. Одоо эмэгтэй нь. Мэдэн штэ. Вайн гээ өгнө штэ. Би одоо ямар уус наатаа ууг. Харин тий. Ингээ хамт суудсан чи гинт нэг усны сав гаргаж ирсний дотроос нь вайн хийгээ өгөхөр чинь амар санагдахгүй юу? Вайн аялж өгөхгүй штэ. Тэр усны савнаас шууд уух. Усны савнаас л уугаал явах юм биш. Тэр нөгөө нэрзэн усны сав баггүй. Харагдтаа ингээд амар лаг ус уугаад тийм ээ. Тийм. Дэмжээд алхаж байгаа хүмүүс боловчиг цаана. Тийм. Цаана уугаад байгаа байхгүй бид нар чи. Би л нэг залуутай уулзал хамт явснаа суудснаа гинт надаа нэг усны савтай мөснөө вайн гэвэл амар гайхна. Юу вэ? Яагаад гэж. Яагаад энд вайн хийцээ одоо тэгж үтсэн. Яг ууланд авирч мавирж исэн бол бас ойлгож байна. Ууланд уух. Ууланд гарахтаа яагаад вайн уuna гэж. Ууланд гарахаар ч вайн уухаар зүрх дэлсэн юм шүү. Тийм үү. Тэгвэл сайн бит хүмүүс. Зүгээр уулынхаа орой дээр гараад гоё чилдрээс уулынхаа орой дээр 1 пм уух болгоё. Гарсныхаа дараа алхаж байхдаа уух юм бол дийлэхгүй баг. Гэтэ тэр эмэгтэй таныг вайн өгөхөд яаж хүлээж авсан? Гэхдээ би тэр уусаа уун гэж ярьсан байсан юм аа. Вайн уу шүү. Би вайн аваад очиё гэд ярьсан байсан. Та 100 яаж болцдог вэ? Тийм асал. Та 100-ыг яаж болцож өнгөрүүлдэг вэ? Ингээ захлаа заа. Би ингэдэй. 100 тэгээд сайхан л өнгөрдөг төө. Ил хөдөө явж болж юм. Яа тийм болоо нэр. болцоо гэдэг. Болцолтой. Яадаг лээ. Би мотоцикл ундаг байхгүй. Тэгэл ер нь бол 100-ны болзонууд дандаа мотоциклтэй л байсан баг та. Очоод суулгаал хийж тийш бол хайчих юм тэр гэж. Хүрээдэг хөөнд. Хайчгын гэдэг чинь амар тэнэг юм шүү. Хааш явах юм. Яа л та. Харин өөрөөр хайчгын биш ээ. Хаашаа явах гэж. Би бол нэг танихгүй нэг мотоциклэн сууж явж үзчихсэн. Мотоциклтэй ер нь залуучууд дахиад нэмэх нэг оноо тий. Мэдхгүй. Зүгээр энэ бол миний тохиолдолоор би нэг ивент тарчаад алхаа явж байсан байхгүй. Тэгээ манай гэр яг юм шүлсний газар байгаа. Такситахад амар ойрхон заяа. Алхахад жоохон хоол нэг тийм газар байгаа байхгүй. Чи тэр байсан юм. Ойрхон суужаад байсан. Тэгээ би яг ингээ алхаа явж байсан чи хажууд нэг мотоциклтэй залуу яг миний ийм алхааны темптэй жоох юм ойролцоо ингээ хажууд яваад байгаа юм шиг санагдаад заахгүй надаа. Тэгээ замын цааш тий.
Тэгээс ингээд жоохон төрүүлж явснаа л намайг ингээд ахлахангууд нөө тэнд очиж хүлээжснаа ингээд яваал ингээдээс тэг би энэ яг надад юм ярих гэдэг энэ даа гэх нэг хайл гадралцсан байжсэн чинь яг хажуугаар нь зөрсөн чинь надад ирсэн. Хаашаа явж байгаа чи хүргээд өгөх чамаа гэдэггүй. Тэгэхээр би манайх энүүхэнд одоо энэ алхаал ишээ ингээд алхаал орчин гэлтгсэн чинь. За яах вэ тэгтээ зөв хүргээд өгөө суучих гэж би тэг суудсан цаа явт. Намайг тэгэл өөр тийш аваа явчих яана. Тэгэл би сууснаа амар бас тэгээд байгаамаа гэрийнхэн бас наан буугаад манай дүү унтж байгаа мотоциклч айгу чанга дуутай намайг энд ингээ буулгаж байгаа гэж бас хол бууж муугаад явж ирсэн. Тэгтээ тэр залуудад дугаар муугаар үуч асуухгүй шүү дээ. Юу ч асууаагүй тэгэл болгосон. Уулаа мотоциклтэй уулаа мотоциклийн хувцастай улаан касктай залуу байсныг санаж мөн үү? Тэр залуу байл халбагдаараа хэд. Хөөе тэр нэг залуу юмшлиг яадсан тэ нөгөө таксины ард хийсэн нэг залуу бичлэг хийсэн. Таксины жолооч нь эмхтэй. Дунд руу гаргаад идэг үү? Биш ээ. Нөгөө нэг хоёлаа нэг санал байна гэдэг. Юу юм гэсэн чи хоёлаа нэг цаг буудалд ороод тэгээ би чамд 350 сая төгрөг өгөө. Юу гэлээ? 150 сая гэсэн. Нэг өвөө юу? Биш ээ. Нэг ихч, жолооч нь ихч заяа. Эмхтэй юм тэгээд байгаа мó. Тий. Тэгээд ард нэг залуу суудсамшлиг гэдэг байхгүй юу? Тэмшдэг Би гэсэн. нөгөө л ярьчих чинь дөө хоёлаа энэ ойрхон буудал ороод тэгээд их чинь чамд 150 сая төгрөг өгье гэдэг байхгүй. За би үзээ зээжилсэн юм аа sorry. Тэгээд тэнгууд нь би тэгээ. Гэтэ тэр тавилттай хаа. Би л тавилттай гэж бодсон. Тийм бах. Maybe. Би бол эсрэгээрээ нэг өвөөгийн л нэг тэмцлэг үзчихсэн юм байна. Дээр үз Тийм. тээ. Бас тийм Дээр үйч гэж тэ мэдхгүй зүгээр Сайхнаа бол биш тээ. уулзчихийгээд нэг тийм. Тийм. Бас яриад байгаа бичлэг нь аль үзчихлээсэн юм. Таксинд янз бүрийн болж юу хаад. болж исэн. Юу болжсэн? Зөндөөл тэгэл буулгахгүй. Би чамаас мөнгө авахгүй гэж намайг мөнгө өгөхгүй гэж бодсон юм баг та. Тэгээ дугаар өгч гэлээ. Тийм дугаараа өгчөөч. Чи ийшээ явж яах гэж байгаа юм ахчаа гэл. Юу хайшаач явах жилаа нэг кино театр руу явахгүй кино үзгээд. Тэгээд тийш явчих гэдгсэн чинь кино үзэж байгаа юм уу? Чи энэ кино үзэж байгаа гэл амар их юм асуувал. Тэгэл болохгүй л тэгэл худлаа яриад байна уу хараа. Төгсөөд найзалт үлээ. Одоо нэг залуутай. Хэр удаж чанд хоёр? Нэг удааг байна уу? 2-7 жам. Яа. Харичтэй. Хит ханжаа. Ингээд болоочтэй. Хонч моноогүй. Хэдэн сар болчоо? Хамт хоноогүй юм уу? Хэдэн сар болчоо? Нэг 2-3 мөр юм уу? Нэг ид сайхан үйдэр явж байгаа. 5 дугаар сараас салах байх та. Муухай нэрхтээ хүмүүсийн сахалтай залуучууд айгүй муухай юм шүү байна. Хойлоо ер нь гарах уу? Тэр 2 жил болоо сална гэд хэний тэгэлээ бас. Басуу. Өмнөх дугаар дээр бас бекаг бас тэгээдсэн шүү дээ би. 2 жил болсон гэсэн чинь 5 жил болоо сална гэлөө. Сахалтай залуу хамгийн сүүлд хизээ ирсэн бэ. 2 жил мэлэн уу? Мартагч. Юу Монгол толгойд 100 ирэх юм шиг ингээд. Хамгийн сүүлд та хизээ хүнтэй ирэх гэсэн бэ. Бараг 3 жил ах уу? 3 жилийн өмнө. Тэгээ үерхийг чижтэй миний үерхлүүд чинь нэг сар 2 сар тэгэл ингээ яваад байгаа чинь. Нэг амар үерсэн. Улаан хариул 5 алхаал баригдсан шүү манай подкаст дээр. Нэр өөсөн. Надад одоо үерсэн хүн байвал. Гараад ирээ. Чат хийжээ. Бид нэг залуутай болцоод байна үгүй групп дээр чиний зураг явьжсэн. Харин 2 3 удаа явсан. Тийм үү? Би сая зүр зөхөөсөн шүү дээ. Үгүй нэр 2 3 удаа явсан. Тэгээд комментэд нь юу гэж яах юм? би уншааг юм чинь. Тэнгүүд юу гэж юм гэхээр яах чинь хилээд яах вэ? Харуулад яах вэ гэд. Найзууд уу? Найзууд бишээ бас нэг танихгүй л. Танихгүй байж бас. Тэгээд аам. Тэр тэгтээ амар хортой тийм. Нэрээ нууцлаад тэгээд миний зураг хийгээд. Гэтэ тэр чин зарим нь угаасаа шал худлаа юмнууд гаргаж ирээд. Тэр чинь сүултээ бүр тэгэл замгарсан биз дээ. Шал худлаа. Арай тэгэл хөрхөн болцож байгаа хүний танихгүй хүмүүсээс групп дээр бичиж асуудаг нь тэр хариулж байгаа нь тэр ер нь л домброктой гараад байгаа байхгүй. Ой та нар штэ. Найз чинь заяа. Та нарын найз нөгөө танилуд санал манил чинь заяа. Найз охинтой найз залуутай мэдж байгаа. Гэхдээ тэр хүн чинь өөрөө ингээд араар тавьж яхахын ч юм өөр охинтой ч юм өөр залуутай байж байгааг нь харал та нар яах вэ? Би шууд хэлнэ. Өөрт нь үү? Тийм. Би өөрт нь хэлж исэн юм аа. Тийм. Юу гэж? Бүр ингээд чагаар чи сонсч доо. Ингээд эмхтэд нь хэлсэн байхгүй юу? Би эрэгтэйг ингээд бүр мэдж байгаа байхгүй юу? Алин чиний найз? Эмхтэй нь. За. Найз чичтэй анги охин байсан. Яна sorry. Анги охин. За. Love you. Тэгээд яна энийг яг үзэх байхаа. Гэтэл яг уу тэгээд үнэхээр сохорцсон л байсан л найз охинтой үнтэй уулзаад байсан гэсэн үг юм уу те? Хин. Эсвэл өөрөө Үгүй манай анги охин заяа.
нэг гайд үерхдэг заяа. Тэр гай нь миний ийм танилын хүрээний хүмүүстэй бүр ингээд маш олон зүйл болоо би бүр сонсоод юу яа манай тэрнтэй үерхдэг штэ гэдгсэн чинь өө тийм үү тэгэд ингэсэн байна гэд гэтэлтэй би бүр өөрөөс нь хүртэл асуусан заяа ингээд. А чи тэгээ тэр гай дээр нь очиж хэлсэн юм уу? Үгүй би шууд охинд нэлцээ. Чи одоо болоо гуйж ийна битгий өөрийгөө зовоо. Тэгэхээр тэр гай нь бол чиний найз биш юм ба шүү дээ. Хүү ахын кейс болохоор нөгөө өнцгөөс нь үстэй тий. Тэр охин чиний бүр найз. ойлгочихжээ тэгвэл энийг хасаарай. Тэгж найз чинь араар тавьж байхыг та нар харж ирсэн үү? Одоо давхар болсон. Хариулахгүй уучиж болох уу? За тэгээ. Хүү энэ уух юм дууссан биз дээ агаа. Хоо. Гэтэ эрэгтэй хүмүүс болвол их хвчлэн ер нь яг энэ тухайг мэдчихийдэг баха. Угаасаа Тийм бах. би гэтээ бүр нэг амар ийм айгуу сайд нэг тийм түүх сонсч ирсэн аахгүй юу. Тэгсэн чинь ингээд нөө хормын зураг авалтанд ингээд явж цаажсэн юм байна л та ингээд нөө найзуудаараа олуулаа юм хормын зураг авалт хийдэн штэ. Тэгээ тэр хормын зураг авалтаар ингээд эхнэр нөхөр хоёр тусдаа ингээд салаад хоёр өөр машин цуугаа явж исэн юм байна л та. Тэгэхдээ эхнэр нь болохоор нөхрийнхөө найзуудтай цуг ингээд нэг машин цууцсан явж исэн гинэ. Тэгснэ ингээд машин дотор суудсан ингээд явж байхдаа найзууд руу ингээд харснаа. Ингээд амар амсгаа ингээд санаа ингээд алснаа. Би юу л хийгээ яваад байна да. Үнэхээр л би яг ингээд та найзтай чи сууж байгаа юм бах та. Та гэхдээ угаасаа бүгдийг л мэдж байгаа үсттэй намайг ингээ яаж араар тавьдаг гэдгийг та нар бүгдээрээ мэддэг хэрнээ хинч надад хилдэггүй үсттэй гэдгсэн чи найзууд нь бүр ингээ пал хийгээл чив чимэг болсон гэсэн. Хинч юу ч хэлж чадаагүй. Хормынхан зураг авалтыг хийгээ явж байхдаа би яг юу л хийгээ яваад байна да гэсэн гэж байгаа. Тэгээ ингээ намайг араар тавьдаг гэдгийг та нар мэдж байгаа хэрнээ хинч надад хэлэхгүй байгаа үсттэй гэд. Яа. Тэгэхээр юу н эрэгтэй хүний найзууд бол бүгд мэдчихдэг л байна. Эрэгтэйчүүд тийм зүйлийг амар нуудаг юм шиг байгаа юм. Гэхдээ бид нар бол зүгээр тэгээ өөрсдийнх нь асуудал үсттэй гэж хайдаг баха. Яг тэнд оролцоод тэнд ингээд нэг нь барьж өгөөл нөгөөдөнд нь хэлээл тэгэл нэг юм асуудал. Гэхдээ бол бүр амар сайн найз бол зүгээр яг хаа. Наа зохин ч ер нь дэм юм биш үү те гэж хэлэх бах. Тэгээ угаасаа тэр бүр суух гадах юм бол хэлэх бах. Зүгээр яг ингээ нөгөө зугаацаал явцгааж идэв штэ те. Тэр үед нь бол нэг хэлэхгүй бах. Зугаацаадаа. Зугаацсан гэж таны бодлоор яг юу яаха? Тэгэхгүй зугаацж үерхдэг хүмүүс байдаг штэ. Тандаа ингээл хамт шоудцсан ингээл. Гараа зугаацаад байна штэ. Би нэрээ зугаацах юм уу зүр хамттайгаа өөр юмар зугаацах. Хамтдаа өөртөө яг зугаацаад яг тэгээд нэг meaningful юм байхгүй хамтдаа юм хийцгээгээл утга учиргүй хамт. Зүгээр тархиа унтраагаал хамт байдаг тийм хүмүүс гэж одоо бас айгүй их байдаг болцсон шүү дээ. Situationshipтэй байцгаагаад гэх юм уу те. Тэгж байцгааж байгаа бол тэгээ удахгүй салах юм байна л гэж боддоо шүү дээ. Тэгээ өөртөө салаад очрох болох хэлбэтэй гэж бодлоо. Кенж одоо тэгээд үерхлэн тийм хэрэг юм дандаа situationship дотор байдаг хүн гэсэн үг үү? Ер нь ихэнхтэй. Үгүй тийм үерхэл ер нь бүтэхгүй байгаа. Тэр яг хиндэн асуудал байна. Одоо ингээ нөгөө олон тохиолдолд дээр баг чи миний их болж таарах гэдэг нөөч гэж бодох шиг. Хитрхи олон тохиолдож байна. Би ч одоо ингээ 17-тоогоос хойш зүтгүүлсэн байхгүй. Нилээ их үерх гэж үзсэн. Бүтэхгүй л юм даа. Тэгэхээр ч надад бод. Хамгийн их сонсдог үг чинь юу вэ? Салхтаа. Үгүй салхан ч яг надаас л болоод юм л да. Харин тий салаад ингээд нэг дүгнэлт мөглөлт нэгэндээ хэлдэж штэ тий. Би ер нь бол өөрөө айгуу тийм бэлгийн нүдгүү. Тэгээ дандаа юм асуудалтай хүнийг хүнлүү дурладаг. Заавал нэг юм өөр хүнтэй хүнлүүч юм. Тийм. Заавал ингээд нэг надад хэцүү юм руу яваад амархан юм руу нэрээс яваг. Тэгээ хэцүү юм руу яваад өөрөө ундаг хөхгүй. Тэгэл өөрөө үлддэг. Тэр охтуудыг бас тэгж яриад штэ тэр нөгөө хэцүү залуу гэж юм уу нөхөртэй залуу ингээд хостой залуу сонирхоод байдаг нөгөө тэрийг л би авчих юм бол тэгэл засаад авчих юм бол амар гоё онцгой гэж өөрөө мэдрэх гээд тэгээ тийм юм руу бас ингээд тэмүүлээд байдаг нөхөртэй залуучууд амар хоот харагддаг гэдг нь бас нэг тийм тайлбартай юм бэл. Тийм сая би нэг сүүл нэг ямар подкаст илээ сонсч ирсэн чи яг тэгээс аахгүй. Яг юм хоёр адилхан одоо энэ жоон царамуутай хоёулаа бондгоор ч юм уу нэг хоёр яг ижлэгэн хоёр залуу байлаа гэхэд нэг нь ихнэртэй бол ихнэртэй нь илүү хөөрхөн харагдаад идэг. Яг гэх юм бол энэ эмэгтэй хажууд нь байгаа юм чи энэ залуу ямар нэг ямаараа онцгой юм байна гэдэг тийм бодол төрдөг гинэ. Би сая нөхөртэй үнтэй явдаг гэдэг өөрөө хэлчихлээ. Үгүй шүү. Би нөхөртэй үнтэй явдаг гээгүү шүү. Ямар муухай ойлгох. Хүний хүн лөө хандах гэдэг. Үгүй. Асуудалтай. Өөр хүнтэй мүнтэй гэдэг нь өөрөө сингл гэдэг байгаа юм. Тэгтээ нэг яана ямар хүнд юм. Өөрөө сингл гэдэг байгаа хэрнээ сингл биш байгаад байгаа юм. Одоо Тэнгүүтээ өөрийнх нь үнд итгээд ууцчихад байгаа юм. Дуусгаагүй. Тэгээд тэр нь насны зөрүүтэй ойлгож байна.
Ойлгохгүй. Ойлгохгүй. Насны зөрүүтэй нэг тийм сонин арталтай нэг хүнтэй хүмүүс байдаг байхгүй юу? Шүглээд юу? Нэг тийм тэгээд өөрөөрөө ингээд хичээгээд уг нь болохоор байгаа мөртлөө заавал нэг ингээ хүнтэй байгаад байгаа ч юм шиг. Аа. Тэгээд Сайн ахтай охтууд гэсэн үг юм уу? бараг сайхан хэллээ. Наач. Нэрээ тийм юм уу? Нэр. Ер нь нэг тийм арталтай нүмер нөөлөхтэй тэгсэн хэрнээ над руу хандтай. Тэгээ би ингээд харж ирснаа. Чи яагаад ийм амир муухай дарамтанд байдیں۔ Гэж би бодонгуудаа. Чи болооч чи өстө кофе шопт ажиллаад ч хамаагүй өөрийнхөө хинээс ч хамааралгүй амьдралтаа гэд би болохоор өөдөөс амар амьдрал ярьж ороод тэгээ тэрэндээ би өөрөө ханаадах шиг байгаа их гоё байх шиг байна. Хүнд амьдрал гоёг ингээд тайлбарлахаар тэгэнгүүт тэгээ тэр охины нэг юм сонирн байдалд оруулах нь надад амар гоё болоод ахаа сонгох уу энэ залуу сонгох уу энэ залуу үнэн яриад ах юм гэж ингээд бодогдсон гоёч. Сайн амьдрал минь дээр нэг тэгдэж штэ ягаа. Сайн амьдрал минь нэгийнх нь нэгдүгээр бүлэг дээр тэгдэж. Надад багийгаар тэтгүүлж эрхмээ тэрхлэх сайхан байсан гэдэг шиг. Чамд эрхлэх гоё нөгөө хүмүүстэй тэтгүүлэх нь сайхан байгаа юм шиг. Тэр нь амар хэцүү нэг тийм байгаад байгаа байхгүй. Үерхлийн хувьд одоо нэрээс баг ихэнх нь тийм. Тэгээд тийм байхаар нь ч баг үерхэх биш байгаад байгаа зү тэгэхээр нэг сар мөнгө зарахгүй амарч зүгээр нэг сар лекц уншсан. 2 сар хичээл заасан л. Тэрнээс яг нэг тийм үерхэл эрхлэлтэйл одоо би нэг хамаагүй маяраал ээж автай танилцал ерөөс тийм баг. Тэгэл ихэнх нь л тийм биз. Тэр нь ямар хаа одоо гадаад төрхөөр адилхан охтод байх уу? За ер нь нэг төсөөтэй тал нь зааш. Төсөөтэй тал нь тэр нөө юу л юм л та. Ганцаардмал дуу яг нэг юм хэцүү нэг жоохон ажилгүй юм шиг бас. Ажилгүй юм шиг гэж байна. Нэг тийм л байна л да. Залуучууд ер нь тийм байдаг болоо. Залуучуудад байдаг баха. Игч нар ч юм уу тий. Тийм даа сонсч байна. Сайн игч нар тий. Сайн игч нартай залуучууд байдаг болоо. Бага штий. Ихснэр чи ер нь өөртөө бас нөгөө ер нь шулуудсан хүмүүс юм билээ штий. Сэтгэл шулуудсан хүмүүс. Шууд тэгэл хөөхөн хөвгөн мөвгөн харуул шууд наашир машир гэл тийм шиг л штий. Би тэр ямар хүн цэдвэр эхэлж байна өдөр. Дуусаа Тийм ээ. Намайг юунд оруулаад байна? Сүүл ингэсэн аахгүй сая Кенжи хэлсэн шиг манай нэг эрэгтэй найз нэг эмэгтэйтэй ингээ үерхээл аим зураг мурга постлол айгуу гоё яваад ис. Тэгж жаад байхгүй болчихвоо. Тэгэхээр би хүүшээ найз охиноо яваа гэж би нэг жоо хэрэг дурлал асуухгүй. Гэсэн чи өө мэдэхгүй маань өстой ойлгохгүй юм бэлээ гэл тэгэхээр яасан гэсэн чинь нэг 300 унаал яваад байдаг. Тэгэл аавынх гэгээд ахаар нь би нэг шалгуулад үтсэн чи аавынх нь биш шал өөр хүний машин байсан. Тэгээд тэгснээ байсгээл аавтаа уулзлаа гэж Шангрилаа орчдөг. Тэгээ ингээл шоудаж моодох болохоор ингээд яаж ч байгаа муудалцчихдаг гинэ. Одоо ингээл хосууч ингээл хамт гарын ор юм орыг ингээл тэгэхээр ингээл гоё гарч тэгвэл яг яаж иж байгаа л шоуд болохоор муудалцаад ингээл салж явахаар болчдөг гинэ. Тэгэл салж явж нөрөн гинэт ингээл ирээд амаа гэл гэдэг. Тэгээ мэдгүй нэг сонио тодорхойгүй орлоготой хаанаас мөнгө болоод байгааг нь мэддэхгүй лаглаг юм өмс зүгэл машин тэрэг унаа яваад байдаг айгу эвгүй охин бэлээ гэдэг бас тэгж байсан. Тэгэд бодгоор бас ер нь хүмүүс уусаа сайн ахтайгаа яг юм үеийнхээ хөөрхөн хүнтэй үерхэж байгаа юм шиг тэр үерхлийн мэдрэмжийг бас авч чадахгүй штэ. Ер нь бол гадуур хөтөлцөл зарим гэдэг лалхал явж бас чадахгүй штэ тэр хүмүүстэй. Тэгээд тэгэнгүүт яг тэр мэдрэмжээ бас яг үеийнхэн гайсаас авчаад тэгээд нөгөө нэг бас өөр мэдрэмжийг нөгөө хүнээсээ аваад байгаа юм болов уу гэж би харсан яг юм давхар. Тэр залууд хандж хэлэхэд мань ойлгож байна. Мань ойлгож байна. Хоёулаа үерхөө. Тэгвэл үргэлжлүүлээ зөө. Хамгийн аюултай охин баг энэ дугаарын сэдв зөө. Хамгийн аюултай охидууд болон хамгийн аюултай залуусын талаар бүгдээрээ ярьцгаая. Тэгээд тодорхойлтуудыг бүгдээрээ яриад тэгээд нурший заяа энэ дээр. За хамгийн аюултай охидын хамгийн ихний одоо зан чанар ч юм уу, халаад үзэмч ч юм уу, тий нөхцөл байдал ч юм уу. Ийм охиноос бидгээр тол байх шүү гэдэг. Өстө нөгөө ялч одоо хөнгөн байж болохоор гүйл байна л та. Хүнд сэтэв байна. Нэр аюултай хүмүүсээс амар айж байна одоо. Одоо ер нь бол хүнтэй харьцаас амар айж байна. Одоо бүр трама болцсон. Нэрээсээ бүр амар хэцүү дараа. Нөгөө л авторгоо би татагдчихгүй дээ. Гүйгүй тэгээч үлдээ. Наадахнаас чинь би ангиж ирсэн шүү дээ. Би чам зааж өгөн. Яаж ангиж ирсэн? За. Заалгамаар байна уу? За. Трама туулаад явсан дээр юм бэл. Яа, эсэргээр өөрөө трама нь болох. Тий, өөрөө шүү тэр хүнийхээ траманд болж хөөрөх юм бол баг шархална. Тийм муухай наацсан. Тоос юм аа тоос. Тэгээ би бол аюултай хүнийг тэгж бодож л доо. Шинж тэмдэг яриа л та бүгдээрээ. Аюултай охтуудын хамгийн ихний шинж тэмдэг юу вэ? Instagram-да 10 постны 10 нь бүксний зураг энэ.
Тэр ч гайгуулт нэг. Ингэж дуртай юм шиг. Тэр ч аюултай биш шүү Тэр дээ. чинь гоё штэ. Тэр Мэдгүй минь үү. За аюултай залуугийн сан чанарууд юу вэ? Хамгийн ихний red flag нь юу вэ? за төгсөөл. Төгсөөгийн хамгийн ихний red flag юу Манай вэ? одоо цочин маань эхлэж ярих хэрэгтэй. Одоо л гэхдээ би амар хэцүү байгаа л та. Яасан юм? Салцсан юм уу? Айгу аюултай залуутай хамт байгаа. Яагаад тэгвэл би Үгүй аюултай шүү. Одоогийн залуу маань аюултай залуу биш. Өмнөх залуу маань бүр 2-3 сард маш мэддэхгүй л аюултай тээ. залуу байсан. Тэгэл хөрх явж л байгаа л та болох байх уу. Тэгээд өөрөө үзнэ үз. Тэт love you. Бүр юм love you move дээрээ тулцсан байгаа юм хоёр. энд хайртай хэлсэн юм хаяа. Тийш дээ хайртай штэ. Йоо би ч хүн тайртай гэж хэлж үзээгүй. Амьдралдаа нэг л удаа хүн тайртай гэж хэлж үзсэн. Тэр нь би төрсөн өдрөөр нь л хэлж байсан. Тэргээ Төрсөн өдөр болохоор л хайртай гэж хэлсэн. Гэхдээ миний амнаас ерөөсөө тийм үг гардаггүй ш. Та нарын амнаас ер нь тэр үг хайр гэдэг. одоо хайртай шүү гэдэг үг. Хайртай шүү. Баян шүү. Баянгаа Хайртай шүү чамдаа. Би ингээд чамаахан. хайртай. Гэхдээ зүр хэлж чаддгүй тийм төрлийн хүн юм шиг байна. Чи чамраа хүүтэн хүндий. Хэцүү. Хатуу. Би ч аюултай Чи байна. яасан? Кенжин. За яах вэ яах. За хамгийн ихний red flag юу вэ? Залуучуудаас хардаг. Хамгийн ихний улаан туг. Юуг чи дэвчиж чадахгүй вэ? Юу харуулвал чи шууд тэр залууг за хот залуу гэж Би бодох ингээд вэ? чамайг харамлаад байна. Чи минь дэндүү сайхан шүү дээ. Гисэн нэридлэр ингээд цаагаараа ингээд хартаж ингэж идэг. Тийм хүмүүс бол мохой. Өөр. Өөр тэгээ зөндөл байгаа штэ ярил. Тэдний бүгдээ харин дуртаад байвал л та. Одоо түрүүний миний ярьсан тэр надад миний хамгийн ихний red flag бол угаасаа яалтчгүй нүцгэн зураг байхгүй юу. Тэгээд тэд нар бол яг юу хүсэж байгааг айгүй ойлгомжтой. Ингээд нэг хүсэж байгаа гэдэг нь залуучууд хүсэхгүй. Тэд нар зүгээр анхаарлын төвд байх хүсэлтэй. Байнгын анхаарлын төвд байх хүсэлтэй. Тэгээд тэрийгээ ол нөхөх нэг юм нь тэр зургууд. Тэр зураг хийснээрээ маш их анхаарал тэр хүн дээр очиж байгаа. Тэгээд тэр зургаараа бүх анхааралтай байгаад тэгээд тэр одоо ирж байгаа attention-ууд дундаа амьдраад тэдрийг ашиглаад л ингээл ашигладаг нь ашиглаад яг тэр хандлтуудтай байдаг нь байгаа л тэгээ сурцсан гэх юм уу те. Ах танихгүй юм бэ шууд close дөө хийх. Яг тийм шүү дээ. Энэ бол амар эвгүй санагддаг. Гэвч чи үнцэнтэй байх хэрэгтэй шүү дээ бас жоохон. Шууд бүксэн тун. Танд close гэдэг хүмүүс байдаг вэ? 56. Минийхт бол амар их байдаг. Гэтэ би close дөө тийм илүү марзан төрхөөл гаргадаг. Тийм. Тэрс бол илүү 60 70 шүү дээ. Минийх 100 байдаг. Амар их байдаг. Аха. Танарх чи бүр амар олон юм биш. чиний хэд Хоёр. 1. Тэр манай залуу. 5 6 юм уу 5 л байгаа. Чи би зураг оруулах юм. Түл байлээ. Wel. Тэр бол хамгийн ихний миний red flag байдیں۔ Гэтэ яг сонирхолтой л доо тийм охтууд. Надад тэгээд юм Сонирхолтой. Тийм, сонирхолтой шүү дээ. хит их селфи хийдэг эрэгтэй хүн жоохон гаж санагдаад байд. Би амар их селфи хийдэг гэсэн. Тэр байлаа шүү. Яг селфи хийж видео хийдэг хоёр хүн гэдэг. Тийм. Хийж өгөх хүн байхгүй шүү дээ. Яг хөө ажил мэргэжил ч юм уу эсвэл контент креатор хүн байвал бас өөрлөлтөө. Зүгээр л хитрхи их ингээ яг селфи зургаа дараад нэг бүр юм селфи обсесс болсон залуучууд идэв штэ. Байсагаал юм бол Тийм бүр ингээ өөртөө дурлах өвчтэй ихтэй хүн. Тийм. Бүр ингээ өөрийгөө үнэхээр гоё сайхан гэдгээ мэдэрсэн. Тэрийгээ юм жоохон эвгүй илэрхийлээд байдаг. Тийм залуучууд айгүй асуудалтай санагддаг. Ер нь Сошиал медиад тийм. тийм сошиал медиа дээр. Гэхдээ тэр өөртөө итгэх итгэлээ арай зөвөр илэрхийлж байвал те. Өөртөө итгэх итгэл чинь нэг цаанаасаа нэг амар гоёор ингэж хүнд мэддэгдэг хгүй. Вау гэж бодогдохоор тэнгууд тэрийг амар юм эвгүй илэрхийлээд байдаг хүмүүс байд юм аа нэг юм. Би энэ талаасаа юм нөгөө талаасаа юм. Нэг зураг дарахтаас нэг ингэж дардаг хүмүүс байна. Шууд ингээл камер эхэлчихэнгүүт Хөмсгүү цантал. Тэгээд ингээд яг энэ газарныхаа энэ өөхийг ингээд уул ингээд зүгээр харахаар шууд шанаа орно. ингэж ингээд амар хажуу талаас ингээд Ямар лайн нэлээ тий энэ чинь. Зүгээр шанаа аха. Монголоор ярьдаг л та бүгдээрээ эдрэг. Өөс юу ярих чаа таг мартчихваа. Юм ярих чаа мартсан. Би нэг дээр тэгээд тэнгуут тэр хүмүүс ингээ яхаа олон фолловерс нөгөө фолловерсын төлөө явж байгаа шүү дээ нөгөө нэг төрөний нүцгэн шалтан гэдээ ярьсан. Тэр охтууд ихтэй гоё шүү. Би бол муулаагүй. Тэр чинь тэр хүмүүсийн ертөнцийн шүү дээ тий. Тэр чинь дээр нэг ивент маягийн парти дээр очиод ингээд танил надтай нэг охин танилцуулахгүй юу. Чи амар хөөрхөн охин зөө. Ийм спортлог. Мангар хөөрхөн бүр юм натуралны хөөрхөн зөө. Байгалийн хөөрхөн нүд хүмсэг. Айгүй хөөрхөн. Тумаш информашн гэж. Тэгээд Instagram ингээд солилцсон чинь ингээ 100 200 фолловерстэй заяа.
Гэхдээ 100 чаашин зүгээр юм private байдаг охоо. Тийм охтууд байдаг шүү гэж би зүгээр хэлэх гэсэн. Харин тийм. Тэр амар гоё үнцэнтэй. 100,000 фолловерстай бол яах вэ? Үгүй сошиал дээр хит идэхтэй хүмүүс айгу хэцүү байдаг шүү. Тэгсэн амар итгэвтэй хүмүүс ирээс цааш өөрөөсөө дөрөв итгэвтэй хүмүүс. Гайгүй шүү дээ. Чи итгэвтэй шүү дээ. Би итгэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Чи чин жүжигч юм шүү дээ. Би чинь зүгээр зургийн захиалгаа авах гэж тэгдэг. За та зуруулаарай зурдаг залуу энд байж шүү гэл. Зураад байгаа шүү. За манай подкаст таалагдчихна уу? Тэгж. Бид бүхний хамтран ажиллагч арга бид бүхний Камлауд лаб маань хамтран ажиллаж байгаа. Тэгээд 5 дугаарны турш бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. Өмнө бас орсон. Яг Камлаудын бас нэг жоох. Ер нь миний нэг бахархаж байгаа одоо хэлмээр байдаг зүйл нь эмэгтэйчүүдийн амьдралын бүхий л үе шатанд хамтдаа байдаг гэдэг уриатай. Тэгээд бүхий л үе шат гэдэг нь юу вэ гэхээр 3 наснаас хойш гэсэн баха. 3 наснаас хойш ахуулаад тэгэл өсвөрнаас за тэгэл том болно. За тэгээд амьдралтай танилцсан үе шат. За тэгэл нөгөө юм ирэх үе шат. За тэгээд хүнтэй гэрлэх. За тэгээд бүр цэвэр шиг хүртэл гэгдэг ч юм уу те. Ингээд бүхий л амьдралын үе шатанд хамтдаа байдаг. Камлауд гэдэг манай брэнд байдаг. Тэгээд энэхүү брендийг маань GGI маань бас оруулж ирдэг. За өнөөдрийн онцлог бүтээгдэхүүн нь юу вэ? За өнөөдрийн болохоор миний энэ одоо ярмаар юм болохоор энэ пребиотик гэдэг энэ аахгүй. Тэгээд ихэвчлэн хүмүүс яг ийм зориултын саван хэрэгэлдэггүй хүмүүс айгүй их байдаг юм байлээ. Харин зориултын саван хэрэглэхээрээ болохоор нөө амар хурц үнэртэй ч юм уу айгүй тийм хурц найрлагатай саван хэрэглээд өдрийнхээ одоо юм pH балансыг алдагдуулах ч юм уу тиймэрхүү одоо үрсэл үүсэх магадлал айгүй нэмэгдүүлээд байдаг хгүй юу? Тийм хүчтэй савангаар угаах юм бол харин энэ савн нь болохоор тийм биш. Одоо балансыг чинь тэнцвэржүүлэх зорилготой. Тэгээд дээрэс нь одоо юу гэмтэй ямартай ч хамгийн таатай орчинд бүрдүүлэн тий. Тийм маш зөөлөн бүтэцтэй үнэр байхгүй тийм саван байхгүй юу. Тэгэхээр энүүгээр одоо угааж байх юм болвол ер нь байнгын үрсгээд байдаг ч юм уу мөөгөн зүртгөөд байдаг тийм байх юм бол ийм зориултын ийм савангаар ер нь угааж авал зүгээр байдаг шүү. Тэгэхгүй хурц үнэртэй тийм савангаар угаагаадах юм бол ер нь байнгын үрсгээд байнгын мөөгөн зүртгөөд байх магадлал нэмэгддэг. Тий одоо бүгдээ шампанаараа урсгахаа болио гэдэг үрээтэй байгаа шүү дээ. Манай подкаст бас бүгдээ хүмүүсийг би бас хийддэггүй. Үсээ угааснаа нүрээ угааснаа бие угаагаад ер нь нэг юмараа бүх юмаа угааж Үхэлтэй. Тэгдэг юм уу тий? Нэг юмараа бүх юмаа угааж болохгүй байхгүй ууг нь бол. Тэгээ би ялангуяа нөгөө бэлгийн хавталтанд орсны дараа гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг зориултынхаа бүтээгдэхүүнүүдийг бүгд хамтдаа ашиглацгаая. Тэгээд ер нь бол яг эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн. Гэхдээ энэ бүтээгдэхүүн нь эрэгтэй эмэгтэй хоёулаа ашиглаж болдог. Тэгээд энийг би ашиглаж байгаа гэхээр англиан уурлаад байна. Information гэдэг нэгтэй би яг ашиглаж байгаа. Үнэхээр л ямар ч үнэргүй. Яг эрэгтэй хүмүүс бас тэр ариун цэврийгээ сахиж ийна гэдэг чинь эмэгтэйчүүдийгээ бас давхар хайрлаж ийна гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Тэгээд энэ бас нэг юм нөө чигшүүлэх гэл гэж байгаа. Тэгээ энэ хөвчлэн эмэгтэйчүүд маань одоо төрсний дараа ч юм уу цэвэршгийн өмнө ч юм уу хуурайш гадах магадлал гардаг учраас тухайн хэсгийг сайтарч чигшүүлэх, дээрэс нь хөвшрөлтийн эсрэг гэх мэтчлэн тийм үйлчилгээнүүдийг агуулсан юм гэл байгаа. Тэгээ юу нэмзэг хэрэгтний хайрлж яваарэ. Хамгийн чухал зүйл шүү. Тэглээ яах вэ? За тэгэд бүгдээ вебсайт руу ороод үзээрэй. Камлауд Lab MN гэж байгаа. Бас GGI Box MN гэж байгаа. Тэгээд та бүхэн вебсайтаараа ороод харах юм бол бүх бүтээгдэхүүн нь одоо өөр ингэсэн мэдээлэлтэй байгаа. Тэгээд та бүхэн аль насандаа ямар шатанд юу шаардлагатай байна. Одоо энэ жишээ нь лүб байгаа байхгүй тий. Тэгэхээр гэх мэтчлэн юу шаардлагатай байна тэр болгоныгаа бүгдээрээ захиалаад авах боломжтой. Дээрээс нь бүх салбарууд GGI Plus-ийн бүх салбаруудаар авах боломжтой. Саруул зах дотор байгаа, ихтлгүүр дотор байгаа, маршал дотор байгаа, централ тааварт байгаа. Гэх мэтчлэн та бүхэн өөртөө ойрхон хамгийн ойрхон салбаруудаас Камлауд брэндээ сонгоод за өөртөө хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүнээ аваарай. Эмэгтэйчүүдийн бүхий л үе шатанд хамтдаа Камлауд брэндийнхэндээ баярлалаа. Яа пүү ахч бүр лааж штэ. За тэмүүлээ. Кенж ямар одоо гоё ажил мэргэжилтэйг холбож асууя л та. Зурдаг гэдэг ч байгаа штэ. Тэгэл тэнгууд ер нь хүмүүс чинь дуулдаг ингээд дуулаад үзүүлчих гээл тэгдэг штэ. Тэрэн шиг зурдаг гээл тэнгууд ер нь хүмүүс байнга намайг гээл тэгдэг. Тэгдэж штэ. Тэгээ ер нь октоодын нэг юм жоохон үнгүү зурулж гаал нэг үзэж тараад байгаа нэг тийм арга тактикууд нь чамд яг яаж мэдэрэгддэг вэ? Үгүй тэгээд уус инстаграмаар бол тэгээд нөө инстаграм ч айгүй юм чөлөөтэй нээлттэй орон зайгаад байгаа. Хэн ч энийг яаж ч үдч болгоор тий. Стори наваа зураад байнга л тийм баг. Чи тэгээд зурж өгч шүү дансаа явуулчихвал бас амар л юм тий. Таалагдахгүй байгаа охин. Үгүй би таалагдахгүй байгаа охин лугаа шүү дансаа явуулдیں۔ Таалагчивэл за яах вэ? Зүгээр зурчдаг.
хийдий. Би тэгтээ уулзаа зураг хийдий. Чинд хөвчл тагч. Бодингийнхаа зургийг уулаад. Бодлоо. Тийм зөвл зүгцэн тийм. Зөвл. Гэтэ нэрээ бас яг юм мэрэгчлэрээ далимдуулж эмхтэн хүн найрах амар боломжтой юм байна тий. Зөндөө. Би нэг хүнд PPT хийж өгчсэн. Яг нааг ашиглаж байгааг би мэдж байгаа л да. Тэгтээ яг тэгээд үгүй гэж хэлж чадахгүй нэг бүтэн PPT бэлдэж өгч билээ. Хөөрхөн байсан юм уу? Тий. Одоо төгсөөг ингээд жүжигчин гингүүд хүмүүс тэгдэг нэг уйлаа үзүүлчих. Жижиг. Гэтэ харьцангуй гайгүй шүү дээ. Ингээд чи ингээд юу идэг би ингээд жүжигчээ ингээд тэгэн гот одоо чи ингээд байж байгаа шууд уйлчих уу гэж. Тэр нь яг чи яг одоо уйл гэсэн юм гайгүй харьцангуй гайгүй. Тэгэл одоо шууд ингээд чи уйлах уу те гэж. Амар тийм сонирхож асуух нь амар их гэх юм уу? Ер нь яг хүмүүсийн ийм хүнтэй суухгүй шүү, тийм хүнтэй суухгүй шүү гэдэг нэг тийм бодол байдаг шүү дээ. Ажил мэргэжлийн онцлог дээр одоо зарим хүмүүс би ийм ч хүнтэй суухгүй, цагтаа хүнтэй суухгүй гэдэг шиг зарим хүмүүс би жүжигчин хүнтэй суухгүй, хэцүү гэж тэгдэг шүү дээ. Тэгээд төгсөөгийн хувьд ер нь найз залуу нь ажил мэргэжлийг нь ойлгодоггүй. Манай X ойлгодог байсан юм аа. Ямар миний зүйл харснаар бол нэг эротик кинонд тоглосон Үе байсан. болооч ээ гэдэг. Ийм юм ярихгүй шүү. Чи одоо дэлхийн нийтүү Монгол улс даяараа гарч байгаа юм чинь мэрэгчлээ. Яах юм бэ guys? Би тэрнээс хичээд идэв юм аа. Гэтэ надад зохиолын таалагдсан учраас би орсон. Тэгээд залуу байгаа дээрээ гэж бодоод тэгээд Киноны үед ямар болсон юм? Ер нь сайн болсон. Яг тийм фэйсбүүкээр таслагдаад явдаг. Заавчлаарай монголчуудаа. Тийм юм бол биш. Тийм. Тэрнээс болж ер нь бол кинонд явж эхлээл би яг өнгөрсөн намраас л явж эхлээл ингээл ингэсэн байхгүй юу. Тэрнээс тийм юм дараа орог байсан. Тэгээд X тэгээ бол 3 жилийн турш ингээд ингэж байсан. Тэгэл кинонд яваал тэгээд үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй гэд. Сүйст ороход хүртэл тэгэл. Бүр шууд мэрэгжил сонгохыг нь хүртэл эсрэг үсэж байгаа юм уу тий. Үлсэн амар том рэдлэг гэсэн юм шүү дээ. Тийм болохоор яг тийм би жүжигчүүнтэй суухгүй би ингийн үнтэй суун гэж юусоо боддоггүй. Яг намайг үнэхээр сайн ойлгодог, намайг дэмждэг тийм үнтэй л хамт байхыг хүсэж байна. Одоо хамт байгаа юм байна цав юу. Эмэгтэй хүмүүс ингэдэг гэж байгаа шүү дээ. Би тэр Оянгагийн подкаст дээр ороход сэтгэл зүйч хэлж байгаа байхгүй юу. Эмэгтэй хүмүүс ингээд дандаа нөхцөлтэй хайрладаг. Эрэгтэй хүнийг. Дэмждэг бол болохоор гэдэг. Тийм. Намайг дэмждэг бол чи хайрлна гэж байгаа байхгүй. Дэмждэг бол яах юм? Хайрлахгүй юм уу? Тийм. Дандаа нөхцөлтэй. Гэтэ яг үндэ хайрлсан хүмүүсээ бодохоор ямар ч нөхцөлгүй л хайрлсан байгаа даа. Гэтэ анхныхаагаа бол угаасаа нөхцөлгүй л хайрлсан байгаа байхгүй юу. Тэгээ үргэлжлүүлээд дандаа нөхцөлтэй хайрлах юм уу? Ямар амар юм бэ? Гэтэ нэг X яажсэн шүү дээ. Миний муужаад оруулжсэн шүү дээ. Хин юм бэ? Season хэдийн. Ой, ямар муу гарагч. Муу гарагч. Хайсаргаа олон доо. Оруулжсэн нэрээ. Энэ Чи бай. ороо гэд чи чадна. Чи ийм дээрээ орно шүү. Чи л орно шүү гэдэг. Тэм чи оруулсан. Тэгээ гоё Тэгээ болсон. би сая сонсон чинь гавья байгуулсан юмсан. Баяр үргэ. Би баг миний мужгийг бүх анги үзсэн шүү дээ. Анаас Дунд нь байж тээ. Яна энэ ямар амар хүнд бол. Миний мужгаач гэхдээ зах зээлийг эвдсэн тий бас. Яг тэр ертөнцийг бас эвдсэн нөө. Нөгөө Univision ч одоо айгүй их тиймэрхүү төрлийн кинонууд амар их нэмэгдээд байгаа шүү дээ. Эротик кинонууд. Хүмүүс үзээд байгаа юм чинь. Тэгээд тэгсэн чинь ялч ч үзмээр санагдтал ингэж одоо нэг юм ороод байгаа байхгүй юу. Тэгээ би хамт амьдардаг найзтайгаа бид хоёр нэг хаяа нэг тийм кино төрөөслөж үздэг байхгүй юу. Зүгээр тийм зорилгон зүгээр ингээл юм хөвгөлтэй байх гэж л үзэж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь би нэг сүүл би ч нөгөө Unitel-тэй хамтарч ажилладаг юм чи. Тэгээ бид хоёр нэг ажлын юм яриад би ч нөгөө Univision юм хом ярьсан байж байгаа л нэг төлбөр тооцооны төрөөслсөн кинонууд нь гараад ирдэг. Амар хичээд баах эротик кино төрөөс. Чи харцсан аа. Энэ долмаа ёо. Энэ ингээд таны төрөөслсөн кинод байгаа байхгүй. Тэгээ энээс гадна төлбөр хэлсэн чи би кинонууд харсан чи би хамгийн сүүл бүр тэр юу төрөөсч үзээд ганаа шоп гэдэг их чинь. Нөгөө нэг тураадаг бүсүүл юу лээ? Тэгээ нөгөө ганаа шопч юу лээ. ганаа шоп нөгөө залуу тавьж шинээгээд залуутай бөө юм болоод лайв хийгээд тэр их чинь тоглосон эротик киног үзээд тэгсэн чинь тэр их комментэнд орно хин ч энэнд мөнгө төлж үзэхгүй ямар ч мал нь үзэхгүй гэсэн чи би тэр би үзтээ на киног ч тэр ихтэй гоё кино байлаа шүү. Монголын бүр хамгийн all time best erotic кино юу юм бэ? Lovers үлээ.
нөгөө гэрлээ мэрлэгээ их чинь тоглосон кино. Тийм тэр нэг Тэр бол цуслангийн байшинт тий, тий. тэр Тэр бол бол амар утгатай гоё кино. кино шүү дээ. Ер нь бол бас. Сайн кино гэж би бол боддог тэр кино. Бүр утгагүй хэрэггүй. Мэдгүй юу. Ийм ягаан ийм жижигэн тайрамл төстэй тийм зураач хүүхэнтэй кино. Тэгээд нэг залуу ирээд дээ тэр залуу их нэртэй ч илүү те. Найз охинтой. Гэтэ найз охин нь араар нь тавьсан тэгээ гадаадд байдаг. Тийм Нэг тийм бас ийм нэг асуудалтай харилцаатай залуу байдаг. Тэгээд тэр залууд нэг дажгүй бизнес идээл залуу. Тэгэл тэр нөгөө зураач охин дээр ирэл тэр хоёрын ялцал тэгэл тэр хоёр онтч мтал яг ингээ явааддаг байхгүй. Тэр бол амар сайн Лавр эротик шүү. кино. Юнишэнд байгаа шүү. Нэр тэр бол Тэгээ үзэж байгаа юм шүү дээ тийм кино. Ер нь эротик кино. Аа Байдаг. чи миний буучгаа нэг ангиг бол үзсэн юм шин. За. Ороо өгдөж байгаа юм да. юм уу жаа. Би ер нь уугаад байж. Таад ярьж байгаа. Кинж зурдаг гэхэр чинь ер нь яг гэртээ ажилдаг гэсэн үг. Тийм. Ер нь бол тийм. Ер нь бол болсоод байх юм байхгүй тийм. Гэртээ нохоотойгоо байж байгаа. Тэгэл өглөө сэрэл зургийн захиалга авч байгаа юм. Тэгээд газрууд анимашн ажил хийлгэж байгаа юм. За тэгээд дээр нь би өөрөө нэг iPad-ны сургалт явуулж байгаа юм. Тэгээд тэрэндээ бүртгээл тэрийг рекламдал. За тэгээд нэг аял маялын газар хойлоос явж байгаа. Тэгэл нэг тиймэрхүү л. Дандаа гэж. Чи зургаараа дэлгэмжүүлж хүнтэй болж ирсэн үү? Зөндөө. Зөндөө. Тэр Амдраа уулзаа зураад өгөө энтриг Тэр юм юм шүү шүү. те. 10 жилээсээ одоо миний ганц дөвих юм чинь зурх байсан байхгүй. Тэгээ би чамайг ийм их боддог шүү гэдгээ ингээд зураа харуулчмаар санагдав. Угсаал чиний нүд ямар гоё юм бэ гэж хэлснээс нэрээс ийм гоё нүдтэй шүү гэж зурцсан дээр ихгүй. Тэр чинь 10 жилээсээ л дөвих юм байгаад байгаа байхгүй. Тэгэл амар шүн өдргөө зурноо. Дуудыг Тэгэл гэж. тэр нь болохгүй л өөр зураг гаргаж ир зураал. Тэгэл өөр Тэгэл зураал өгөхөд гэхдээ ахт бас налмаар нь өстэй бас. хэсэг бас л гацсан шүү дээ. Яа. Хотлоод. Хотлоо шүү гэж. Тэгээ миний одоо баг подкаст болгон дээр баян хэлдэг нэг үг одоо байж ш. Эрэгтэй хүн хийж чаддаг юмтай байхад тэгэл болоод явчихж байгаа маа. Ямар ч хийж чаддаг юм зүгээр л нэг сахалтай залуу байвал хэцүү үстэй юм ч шүү. Зурдаг сахалтай Сахалаар залуу яах вэ? ч шал явчихж байгаа. Сахлаа ургуулж байгаагаа харуулна гэж. Тэр сахал яах вэ? Сахлаа ургуулж байгаа ингээ лайв юм яах вэ? Сахал бол өсрөл цагаар нь. Тэгээ би зурдгаараа дэлгэмдүүлж ер нь л хамаг л юм аа. Ясглаа одоо Ясглаа. Юм л бас л гэж байна. Гэтэ би бас нэрээ зүгээр анх яг тэгж харж ирсэн. Рилнүүд нь амар их харагддаг. Тэгэл орол үе нэг юм яриад байдаг залуу байдаг даа гэл орол харч зурдаг болчих. Оо эн чинь ийм зүгээр рил хийдэг хүн биш бас ийм зурдаг ийм авьяастай залуу байсан байх штэ гэдэг бас нэг шууд бодол ингээ өөрчлөгдөж байгаа. Зүгээр л ингээл Зүгээр рил хийдэг залуу. зүгээр л рил хийдэг залуу байвал бас жоохон Ялгаагүй болчиход байгаа юм. сонин штэ. Тэгэхээр ялгаагүй. Би зурдаг гэж өнөөдөр л мэдлээ. Рилүүд бол гарч ирдэг, үздэг. Гэхдээ яг би ахиж яг чамшиг тэгж ухаагүй юм байна л та. Нэг гүйлтэл хийцэн бол зурдаг. Ер нь бол гэхдээ Instagram дээр зурдаг мурдаг гэд яахгүй байгаа. Гэхдээ угаасаа миний ганц хийдэг юм зурдаг. Чи одоо шүү зурдаг сахалтай залуу болж байна. Уг нь бол архитектор мэрэгчлээ ээж зураач. Тэгээ би архитектурт ингээд сураа явж байхдаа ажил төрөл хайгаад нөө хар ажлууд хийж явж байгаад зурхан амархан санагдаад нэг л ойр санагдаад тэгээд зурж байгаад анх бол мөнгө болгож харж зурж исэн юм уу? Зурхан амар санагдаад. Тэгэл зурагч нь ингээд амар сонин гүн философи ингээд гүнзгий нүх байгаад байгаа байхгүй. Хизээч лаг зурдаг болохгүй тийм нүх байгаад байгаа байхгүй. Яаж ч сайн зурдаг байсан ч сайн зурдаг болохгүй нэг юм амар урлагийн сүнсэнд даруулж байгаа байхгүй. Юу гэх юм уламл байнга л чинь ингээл байнга л бүх юмтай ингээд тэгээд тийшээ ороод тэгээд бид гурав ойлгохгүй байгаа ч. юу ярьж байгаа Бид гурав ингээ ойлгохгүй байгаа ч. би юу ярьж байгаа хамгийн сүлд юу ярьсан Яа шидлэгтэй. тэгэл зурдаг болол тэгэл тэр нь амар юу яахгүй та болзоо молзоо ер нь ингээ өөрийгөө илэрхийлэх юмд хамгийн түлхэц дөвих ганц юм болж тэрнээс би ч өндөр биш царайлан нэг юм ямар нэг юм байхгүй аав оюутан биш болохоор тэг би ч тэгээд 20 саяар зүнх утлаа штэ Цүнхний зураг 2 зураг 2 шиг би зураад. тэрний орон зураад өчч чадчихна зүнхийг 2 зураад явуулчих. Ой тэр Баярмаагийн бандашиг 20 саяар авсан үний орлогыг нотлуулах байсан шүү дээ. Тэр ихтэй үний юм болов. Үнэн бэл тэр чинь угаасаа яг Баярмаа бол тэгж худлаа ярих бол ярих хүн биш бах. Ай та юу вэ? Цэцгий мараа Баярмааг мэдээд байгаа мааш. та арай явуулсан Тэр авсан үнэнч Хүчтэй. таны нэг 20 сая байхгүй болсон гэсэн юм. Пуа худлаа подкаст хийж байгаад
подкаст хийсэн мөнгөөр баямаг юм адаш. Тэр телеграмд нэрээ пүү гэдээсэн. Та пүүгийн нөхцөн зурагс гэдэг үү? Зурагсан. Үзүүлэгчүүд нөгөө аюултай охин залуу ярьж ирсэн шүү дээ. Харин аюултай охин залуу. За тэрийгээ дуусгачих. Тэгээ ардаас нөгөө хөзөрөө тоглоё. Хамгийн аюултай охин залуусан red flag-д дуусгая. Хоёр дахь red flag юм байна. Эмэгтэйчүүдээс. Ирчүүд энэ үү? Ирчүүд ээ. ирчүүд ээ. Миний бас л би өмнөх подкастууд дээр ярьж илсэн баг. Зүгээр шүү дээ шинэ. Ер нь бүр хитрхи юм найзуудтай хайртай эрэхтэй хүмүүс амар асуудалтай санагддаг. Бүр найзуудаа үргэлж нэгт тавьдаг гэх юм уу? Өдөр шөнөгүй найзуудтайгаа уулздаг. Байнга хамт ингээ нэг юм бүлэглэлээр ингээл байж лээдэг. Тэг ингээл уулзаал ингээл хийж гээгүүлсэн гавья байхгүй хэрнээ хийц хүрээл ингээл байгаад байдаг. Тийм байнгын хамт байдаг найзуудаа үргэлж нэгт тавьдаг тийм залуучууд надад амар асуудалтай санагддаг. Ер нь Эмэгтэйчүүдээр ч гэсэн яг тийм залуу тийм охтууд байдаг. Ингээд курвэрээ л явааддаг. Тэгээ курвээсээ салахгүй. Тэгээ курвээсээ амар хамааралтай. үгүй гэхдээ гол нь нэг ялгаа нь. За. Excuse me. Нэг ялгаа нь эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй одоо юм үерхлийн харилцаанд орчгороо найзуудаасаа жоохон зайгаа барьж чаддаг байхгүй юу? Жоохон ингээд амьдралаа жоохон ялгаад ингээд жоохон зайгаа барьж бол чаддаг заяа. Ер нь эмэгтэйчүүдэд ажиллах гад байдаг жоохон асуудал нь найзуудаа жоохон хайчих гад байдаг нэг тийм асуудал байдаг. Тэнгүүд эрэгтэй хүмүүс болохоор яг хайж чаддгүй юм шиг байна. Always байнгын хамт. All day, all night. Байнгын хамт байж. Найзаараа ингээ үргэлжиж болохгүй юу? Хоёр найзаагаа танилцуулсан одоо үсэлцгээ тийм. Найзуудаараа найзуудтай наа. Гэтэ тэгэж явах хэрэгтэй гоё те. Крүүгээрээ. Яг юм найзуудаараа ингэж үргэлж double date meet хийж явах уу гоё те. Тэгвэл гоё юм шүү. Гоё штэ. Нэг дор бөндөө. Би бүр тийм гэр бүлийн найзуудтай болохыг мөрөөддөг штэ. Гэр бүлийн найзууд бол хөөрхөн штэ. Яг тийм double date энтер бол тэгээд найзуудын найзууд хоорондоо ирэх мэрэх надад жоохон сонь санагддаг юм аа. Яа. Хоорондоо таалагдчих байвал. Таалагдчихвэл надад хамаагүй л дээ. Таалагдахгүй одоо ирэхэд ам. Таалагдахгүй л үргэлж болохгүй штэ хүүшээ. Юу наа чи айгүй муухай юм биш дээ. Үгүй надад жоохон төвхтэй санагдаад байт юм аа. Тэгэл хоёр талд муудалцчаал над руу ирэл. Өөрийнхөө амьдралыг яа гэж хахад Хоёул намайг зулхаагаал. за Тэгэл эвлүүлээд өгөхгүй тэгэл би ингээл дундангүйгээл одоо яаж ийн хаан за тэгсэн үү те? Аа за чи тэгж гинөө. Аа. сүүл рүүгээ тэнийг тгээ болчт юм дөө. Харин тэгээд гайгүй болчихгүй л үү те. Болоорой. Амар зовцсон үний тийм юм байгаад идэг. Бүр энийг миний бүр анхаарлыг татаад болтгүй. Яа. Чиний яг энд нэг хөмсгч ингэ яг ингэ тоошоо ингэ Чи дээшлүүлчих. Яасан. Одоо шууд зураад хөө. за болчлоо. Болсноо. Болчлоо яг ингэ нэг хөмсг яг ингэ байгаад байсан баг. Red flag байцаад гинэ. Red flag базаа дуусгая. Октын ирээд Шууд. Тийм шууд. Шууд орлоо 3 и. Та 6 7 8 1 2. Охтууд ингэ нөгөө нэг шууд орж байгаа шүү. Охтууд ингээд одоо ингээд би 25 таа гэдэг чинь ингээ 25 нас би нэг янз янзын замаар одоо өөрийгөө зохицлоогоод явцсан ингээ байж байгаа шүү. Тэнгүүд дөнгөж гарч ирснээ. Ингээд одоо хамаг эрхчлөлөөг боодог ч юм уу одоо нэг өөр байх гад. Ер нь одоо яг юу ч бодож орж ирээд тий. Уг нь бол хоёр хүн хоорондоо ингээ үерхүүл тэр ганцаараа надгүйгээр амьдарч болж исэн. Би бас болж исэн. Хоорондоо ингээ эрвээ татгатаа нийлжвэл улам гоё болох хэвээр эсвэл нэгнтэй байх тухтай нэг ингээ нөхсөн харилцаа байх хэвээр шүү дээ. Гítэлгүй шууд ирхшээлдээ оруулж баалдаг гэж өөрөөрөө байх гэдэг тийм. Одоо энэ ч угаасаа л ийм амьдралтай хүний чинь өөрчлөх гээд эсвэл за тэр утас мотос шалгах бол энэ хүн ч тийм. Тэрнээс илүү эрхчлөөнд одоо юу гэх юм тэгэл тэр бол red flag. Шууд би нэг охинд нэг удаа тэгж хэлсэн аахгүй юу. Яг ингээд харилцаа амар гоё болоод нэг 7 8 хоног тий. Эхний сартаа ингээ яваа байж хата би чи ингээд өөргөө бити алдаарай. Чи ингээд хоёлаа тус тусдаа ч хамаагүй одоо гоё байж байгаа ч гэсэн тус тусдаа ч хамаагүй гоё байж чаддаг байх ёстой шүү гэлчихгүй юу. Яагаад ч би гинт бодоод зүгээр. Тэгсэн чи гомдоод уйлаад. Тэгээд нөгөө жоохон буруу л ойлгосон юм шиг байна. Одоо та яаж тэгж хэлвэл яах вэ ингээд. Надад л гоё санагтана. Тийм. Гоё санагтана. жоохон буруугаар ойлгоцсон. Ингээд хоёлаа жоохон хөндөй бай гэж ч юм уу те нэг тиймэрхүү ойлгоцсон. Та буруу ойлгуулсан юм. Харин тийгсэн баг. Би ч одоо хүндэстэй аюу буруу юм ойлголдог юм шүү дээ. Бизнесээс бусдаар бол гэж. Бизнесээс бусдаар эмгтэн би бол өөрийгөө асар буруу ойлголдог. Тэгж яг би нөгөө хэлчихсэн нэр. Сая бодсон. Би яг өөрөө тэгж хэлдэг төрлийн хүн юм. Тийм. Би ч өөрөө бас аюу юм эрхчлөөтэй амьдардаг юм бас хүн шүү дээ. Тэгэнгүүт л бас яг юм хүний иргэшээлд ороод ч юм уу хин нэгнээс юм хамааралтай болчоор тэрэндээ амар стрессддэг.
Тэгээд өөрөө яг ингээ хоёлоо тустай хүмүүс шүү. Би найзуудтайгаа үедээ найзуудтай чи найзуудтай үе найзуудтай тий ингээ бид хоёр хоёлаа амьдрал юм тустай хамт байхдаа гоё бай, ийм бай, тийм бай гэдэг юм бас өөрөө яг гаргадаг тийм. Тэрнээс биш бас яг юм хэрэгшээлтэд оруулна гэдэг юм амар хэцүү юм бил. Та нар тэгж үзчихсэн үү? Ингээд найзтай үерхэж байгаа дөө штэ. Найзтайгаа үерхэж байгаа. Нэг охинтой үерхэж байгаа, нэг залуутай үерхэж байгаа. Тэгсэн чи тэр чинь ингээд чиний найзууд болоод тэг чамаас илүү найзууд болцсон тохиолдол байдаг. Тэг чиний ингээ бүх крүүвийг баг ингээ бүтнээр нь авцсан. Тийм байгаа. Нөгөө бүр байхдаа тэгээд тэр надад үрчсэн охин нөгөө төрс өдрөө тэмдэглэсэн чинь дам манай найзуудаас. Йоо яваа. Тийм тохиолдол. Надаас тийм тохиолдол байдیں۔ Тэгээ би бүр яг биччихсэн битэр салчаад. Манай найзуудаас хол бай гэдэг. Үгүй. Миний найзуудаас. Миний найзуудыг чи бүгдийг авчихлаа гэд. Тэд нар ингээд наад марч үлээ, юу гарч үлээ ингээд бүгд хамт явчихсан байхгүй юу. Ингээ би гэртээ газар үлдсэн. Тэд нар ингээ хамт нийлцсэн, нэг баяраар тэмдэглээд ингээ хамт яваад тэгээд толгойлогч нь манай нөгөө эгсэн. Тийм байжсан аахгүй. Тэгээ би бүр ингээ амар гомдоод. Мохолч. Таяр тэгж хулгайлуулж ирсэн. Эрэгтэй хүмүүс ихтэй гайг байх та. Тийм тохиолдол байхгүй. Манай эрэгтэй найзтай найзалснаа нийлж охин мохон яриад байсан. Тэгээ тэр нь надад амар хөгийн санагдчихсэн. Тэгэл тэр нь өөр амар тэнэг л байгаа юм л та. Манай эрэгтэй найз надад ирээд тэр хүний ярьсан юмыг ярина гэдгийг мэдсээр байж тийм тэнэг юмнуудаа яриад байна гэдэг надад амар тэнэг санагдсан. Йой. Тэр чинь анханасаа миний найз байсан надад тэр юмыг ярих нь ойлгомжтой шүү дээ. Тэнгүүд л өөрхийн амтаа өөрийнхөө яг бас эмшин сэтгэлийн найзаа гэдээ ойлгоцсон юм. Өөрийнхөө хамаг хүүхэн шуухан мохно яриад охин мохон яриад л яста намайг Монголд очихоор хоёлаа яста Монголын охтуудыг яа маач гэж юу би бүр харчаад the fuck зайлаач тэл гэж утсан. Та уцснаад энэ ухчихсан юм. Хэдөө удаа. Нэг амар ухаж исэн. Хүссэн юм чи гарч ирж байгааз. Гимбисцан юм шүү. Яагаад тухайд. Одоо л тэгж хөрөхгүй гэж бодож байгаа. Бүр огт. Ингээд код мод ихтэн ингэж албаар бүрөө тийшээ харж мардаг ч юм. Өрөөл зовх юм бэл. Хүссэн юм аа. Хохирцсан хүмүүс юм аашаа баг. Уцын дураараа ухснаа өөртөө хохирцгооц. Харин тийсэн юм чинь хараа битгий ингээд өөрөө зовоох юм а хийж ил та гэж авдیں۔ Юу гэсэн үг юм бэ? Тэр чинь одоо За. Яг тэгж ухаж явах моментод угаасаа хүн юмыг амар хэтрүүлэн боддог байхгүй юу? Нэг текстийг ч амар хэтрүүлэн бодно. хэтрүүлэн бодох биш байхгүй юу? Тэр чинь яг ингээд бичигдсэн бүр улаан цай ингээд бичсэн байгаа зүйлийг уншиж байгаа шүү дээ. Амар дав яаж бодож байгаа шүү дээ. Тэр чинь ингээд зүгээр тоглоод найзтайгаа бичсэн байж болно, маазарч байсан болж болно. Одоо жишээ нь манай найз охин жишээ нь миний утсыг аваад манай групп чат руу орох юм бол бас амар тэр бол бас. Групп чат бол угсаа шал өөр ойлголттой. Гэтэ миний зүгээр энэ бол зүгээр хамгийн жижигхэн наазахын жишээ шүү зөө. Том кейсүүдийн одоо толгоо хагарсан ч малгаантаа гэдэг л тэр шиг дотроо үлдээ. Зүгээр хамгийн наазахын жижигхэн нэг хөгийн жишээ ярьж үгүй зөө. Уцыг үзчихвэ би. Яг анхны тохиолдол биш. Тэгсэн чинь шүн одоо эмэгтэй найз гэж нэрлдэг охноос нь дайди гэснээр ард нь ийм хөс нь гараад ийм хилээ гаргацсан нэг юм хот эможи байдаг шүү дээ. Тим эможи явуулчих. Дайди гингүүтээ ардаас нь. Тэгэл би чинь бүр гайхаад энэ яаж хамлуу ингээ дайди гэж байгаа ингээ би ингээ шууд гайхчихж байгаа юм чинь. Тэр чинь амар сонирн бидтэй. Би хизээч эрэхтэй найз руугаа би дайди за би найз залуугач дайди гэж мэдж үзээг. Тэгсэн чинь эмэгтэй найзаас нь тийм чад ирснэ. Наа чин зөв сохтуу маазарч байгаа гэдэг хариулт өгч байгаа. Наа ч хүний нэрээ сохтууж. Нэрээ. Өөсөө дайди гэхгүй наа чин сохтуу маазарч байгаа юм байна. Гэхдээ тэгж маазарж байгаа охинч гэж тэгж хүлээж авж байгаа залуунч гэж тэр хоёр туйланд нэг тийм байгаа учраас ямар гэрэл унтрахад тэр хоёр бол нэг юм хийхээр байгаа. Тийм ямар нэгэн зүйл өмнө нь болж исэн учраас тийм амар эможи интертэл байгаа байх та. Энэ бол зүгээр л наадахын хамгийн хөгийн энгийн жишээ яваад байгаа. Маш рандомор зүгээр л шөнийн 3 цагт ихсэн бол бас тийм бах уу. Амар эвгүй байгаа зү. Эсвэл бол зүгээр пуах Кенч хоёр бодоод үзэлтэй. Найз охиныхоо хувцсыг ингээ үзсэн чинь найз охин чинь шүн нэг өдөр найзуудтайгаа ингээ ууж муудсан байлаа гэж бодъё л доо. Тэгснэ эрэгтэй найз руугаа дайдигээ битцсэн байвал та хэд юуж болох юм. Тэгснэ зүгээр л маазарсан штэ хайраа гэдэг байвал. Би бол асуухгүй. Тэгэл тэгжлээ нэз. Тэгэл дараа нөгөө найзтай найлуулах уулзаал нөгөө хоорондоо миний хажууд ямар царай гарах нь уу? Яаж юм байх нь уу? Надад тэр нь сонирхолтой л явчихна. Тэрнээс би ингээл нөгөө хэрүүл хийгээл яг ингээд нөгөө ноцолттой бол одоо юу гэдэг нь тэнцээ чинь нэг эмхтэйг айж ичээгээл тэгжснээс гой
кино зохиол шиг болгоод энэ хоёр жүжигчин маань яаж цаашдаа жүжиглэх нь үү гэл. Амар надад тэр нь илүү гоё байхгүй ингээд цаашдаа надад баригдахгүйгээр ингээд нөгөө мэдсэн байхад цаашдаа яах нь ч гэдэм юм ингээд. Би бол амар тийм фантастик өөртөө хөгжилтэйгээр ашиглаа. Тэгээд уусаас нөгөө сална гэдэг бол ухамсарлаж шít. Тэгэл мань хоёр ч холбоотой юу байгаа лээ. За тэдрийгээд их юм байна. Энийг ингэ юм байна. Айл хэдийн нөгөө шийдвэрээ гаргацсан ч гэсэн цаа чин төгсгөл хүртлээ яах нь гэдэг. Чичүр. Ямар амар юм бэ? Ямар амар юм бэ? Би тэгжсэн юм чи гэж байна. Тэгэхээр наажинд гэтээ нэг тийм амар сэтгэлгүй байсан л гэсэн юм шүү. Яг хүн бас яг сэтгэлтэй хүнийхээ тийм юмыг олоод харж чинь ер нь бол тэгэл за энийг ингэчи тэгчи гэдэг тийм юмыг бас сэтгэх боломж бол гарчихгүй байхаа. Тийм шууд пал хийгээл яг тухайн шууд сэтгэл хөдлөлөөр бүх юмыг шийдэх байх гэж би бодож байна. Тэгэхээр чи хүнд хайртай болж үзээгүй хүн үү? Чи хүн хайрлж үзнэ үү? Хайр гэж юу юм бэ? Тэр чинь бүгдтгүү болохоор угаасаа яадаг байхгүй да. Их тэгж чи хаягдаад хоол идэхгүй байж үзнэ үү? Чи хайтлаа дурлаж үзв үү? 100% угаасаа итгэх хамаг юм аа одоо тэрнтэй байж ажил амьсгална гэдэг тийм юм лөө орж ивэл өөрөө л султ ороод. Хүн хайртай бол үзээгүй юм байх нь шүү дээ. Эсвэл нэг удаа амар шархалцсан л хүн юм байна. Тэгээ шууд факбой болсон юм байна шүү дээ. Гүү. Ямар боё? Би ямар ч тийм боё биш шүү. Амар шархалсан юм байна л та. Тийм би ч амар романтик байсан шүү. Ер нь нэр. Нэр. Итгэхгүй. Итгэхгүй л үз. Гэрлэх санал тавиад шууд урд нь ингээд солиот буудаад нисдэг тэргээр явсан гэж хараагүй. Тэгээд чиний энэ романтик биш болгосон шалтгаан чи юу юм? Хаягдлахгүй. Тэгэл хаягдаад би ч амар лүүзер бош. Бил хаягдсан уу? Яаж хаягдсан? Навсайтлаа. За ер нь бол бас жоохон ч байсан юм да. Төгсө хажуудах нь хийгээд өгч. Тэгээд яриг. Хатаа ганц хийж гэнэ. Би чинь тэгэл нэг 15 татаа анхны хайртай уучраад. Манай хайр чи одоо нугардаг хүмүүсээс мэдэн дээ. Томко. Жижиг. Биш. Жохон доош өөр. Намхан. Тэгж шууд гүү цаа. За хоёлаа тэр чичээрээ. Анхны хайр маань байваа. Тэгэл амар сайн хамаг юм аа хөлөө хуглаал гүдэг байсан. Тэгэл явж байгаа л цаат чинь нэг гадагшаа явж нугарж байгаа л ирээл өөр залуутай болол намайг үгүйсээ блоклол явахаас өмнө тэг би тэр жилд нь өөрийгөө бэлдээд маяр булчинтай болоо наад юм. Тэг бүр тэнэг булчинтай бүр. Бараг өнгө орохгүй байгаа хувцаа ингээд нэдрүүлэхтгэр одоо түүх домог болсон. Түүх домог болсон. Нэг тийм юм байсан шүү. Байсан юм аа. Тэгэл би ч юм уу ингээд өдөр болгон тэгэл зүүдлээл бишээ шөнө зүүдлээл өдөр нь бодоол тэгэл амар хичээгээл тэгэл бүр амар кул болоо. Тэгээ бүтээг байхгүй. Тэгэл тэрний дараа нь болохоор нэг ингээд айгүй их нойргүүдэлтэй болцсон байж байгаа л тэгэл гэж бас. Тэгээд ер нь тиймэрхүү хаягдталтууд бараг нэг биш 4 дараасан баха баг. Дөрөв өөр хүн юм. Тийм. Нэгдүгээр курст ингээл ер нь ингээл дурлцгаар л болохгүй. Дандаа тонгруулад манай найзтай өргөж мөргөл ингээл бүр яг хамаг юм араар тавьж яхих өөрөө нүдэрээ харж мараад яг ингээ бүр би чинь навс унсан бохгүй. Нүдээр харна бүр яг үйлдэл дээр нь. Тэгээд тэр үед нөгөө Rocket Bay эвдэрхий хүн гэдэг дуу цацаад. Тэр чинь би штэ гэж. Тэгэл бит хоёр чинь нэг тийм сонирн болцсон штэ. Baby. Эвол. Хом. За. Тийм үү. Тэгээд тийм байгаа чи. Тийм байна. Тэгээд би чинь гайг болсон юм да. Тэг чамаг эдгээсэн хүн байхгүй юу? Яаж үт? Яаж мэдээ тийм. Яаж байдгийг эдгэх нь гэж улам левлж гээд шүү дээ. За бүгдээ хамтдаа хар хүзэр гэдэг тоглоомыг хамтдаа тоглох болно. За тэгээд энэхүү хүзрийг аваад хариулмааргүй байх юм бол та бүхэн жиндроо сүжүүний чамсүлийг уух хэрэгтэй. Тэгээд дэлхийн хамгийн одоо тунгалаг усаар хийдэг жиндроо сүжиг уух хэрэгтэй. Ямар ч амтхгүй. Энд ярьж тийм гоё юм шүү. Тэгээд тийм дөрмээр тоглоё. Би тэр анх удаа тоглох гэж байна. Би тэр энийг саяхан ярьж ирсэн. Тэгээд би нэг хүзэр олоод тэгээ өнөөдөр тоглох гээд би тэр өнөөдөр хүзрүүдээ ингээ карта ялгцсан байхгүй юу? Тал нь хайцсан. Тал биш эн чинь баг 4-ний 1 нөхгүй юу? Тэгээд нэг хүзэр сууглаад тэгээд тэрэндээ шууд шудраг хариулаад явъя. Хүзэр бүр дээр 2 асуулт байгаа. 2 асуултанд хоёулын дээр нь шууд хариулаа явж ш. За окей. За суулгах уу? За англаа. Би авахгүй шүү дээ.
2 өдөр үү? Нэг. За би нэг авч. Яаж байгаа та нар? За би эхлэе. За ихэл. За ингэж байна. Чиний хувьд хамгийн одоо сексийн хамгийн бахархууштай скил чинь юу вэ гинэ? Яах юм бэ? За би хэлэхгүй шууд би ууч дөө. Яах юм бэ та хэлчих. Үгүй би Би уучаа та хэлчих. Үгүй би ууч. Яах юм бэ? Би уучаа энэ дэстэ үнэхээр би хариулж чадахгүй байна. Таних яага нэг асуулттай байгаа. Харин минийх нэг асуулттай байна. Дахиад суулгах юм шүү дээ. Үгүй. За cheers guys. Cheers. Юу найтайлаа яг найтайлаа. Хүү. За. Аяа. Намайг яаж байгаа юм? За. За асуулт нь ихээр ингэнэ. Хамгийн дуртай байрлал юу вэ гинэ? Яагаад гэж үгүйсэн. Хамгийн дуртай байрлал яагаад? Яагаад гэдэг байрлал байгаа лөө? Яагаад? CEO. За. Хийгээчтэй. Тийм. Гэжтэй за. Чи ямар байрлал гэнэ? Хийгэж. За. Байрлал. Хөөе гэхдээ хариулъя. Хариулсан гоё штэ өгнө. Хариултан зүгээр юм шүү. За. Би юм шүү. Хоёр дахь асуулт нь. Юу би хоёр Би хариулах гад. би хоёр уух юм уу? За энэ хоёр дахь асуулт нь жоохон хаард юм байна. За. Энэ хоёроос нэгийг сонгох юм шүү. Бигээд. За нэгийг сонгоо. Сонгоо. If you could change one thing What would be? Одлоо энэ хамгийн амар дур тавил чи юу байсан бэ л гэдэг шүү. За гэж. Ганцаараа байсан уу хин нэгэнтэй байсан Тэгээ уу? энд нүү англи хэл дээр бичсэн. Ойлгохгүй ойлтой. Би англид биш. Тэгээ Монголд байгаа шүү. Тэнийг Өөрийнхөө Монголоор л яримаар За бай. хамгийн best orgasm чи юу байсан бэ? Өөртөөгөө юу эсвэл хин нэгэнтэй юу? өөрийгөө зогсоож байгаа доо. Тийм юм гэж юу байдгийг. Хин нэгэнтэй. За хамгийн best оргазм идэхдээ эрэгтэй хүн чи яах вэ? Чаавас та. Харин чаас бүгд бест юм болоо. Надад тийм worst тийм байдгүй шүү дээ. За хоёр дахь асуултын тэгвэл өөрчилчихье заяа. Арал дээр та гурав үлдсэн. тий дураараа юм ярьж. Хинтээ нэ гэж юу? Та гурав. Хинтээ. Хоёул Хүүшээ. Одоо энэ ашиг сонгох гээд байх юм байна. нэрээ тэгж асууж байгаа юм. Action хичээгээчтэй. Чи найз залуутай шүү. Тэгээ би зүгээр л ганц би байсан хатуулсан ингээд чамтай харалт дээр гэж. За хичээл. Би 5 найз залуутай. Алуна чи цааш та. Гэртээ ойрхон гэдэг хит байна гэдэг. Алив залуутай. Би чаднах. Би чинь independent woman шүү. Яа, за хэлэхгүй болов уу? Англиунтай. Шууд. За. Алуна. Yes. Одоо сонгох. Ялчлаа чи. Баярлалаа. Чи наваа ялчлаа. Би хариулъя гэсэн. За нь болохоор чиний үзчихсэн чи өөрөө хайгаад клик хийгээд үзсэн хамгийн сонин порно чинь юу байсан бэ? Би зүгээр нөгөө ингэсэн байхгүй юу? Тэгээглээ тайлбараа тавьчих. Нэгээд зүгээр ингээ одоо ямар ичмэр юм бэ яа. Энэ бэлгийн амьдрал гэдэг юм чинь хүний амьдрал яг юм насан туршдаа байх зүйл бас биш гээл амар serious. Насан туршдаа байх зүйл биш шүү дээ. Энд ч одоо ингээл хөвгшрөөд ирэхээрээс хийгдгээ болдог зүйл шүү дээ. Чи тийм гэж Арал дээр хамт үлдчихэж. Хөгшрөөд яасан? ер нь хөгшин хүмүүс яаж хийдэх юм болоо гэд хөгшин хүний порн хайж үзчихсэн юм аа. Харин тэгээ хайж тийм порнол хайж үзэхгүй да. Бүр шал хөгшин мэт тий. Тий, яг юм хөгшин настай хүмүүсийн порн хайж үзсэн. Тэр айгу муухай байсан манайхан битгий хайгаар энэ сонирхоод байх юм биш байлээ шүү. За окей. За ахаа нэг раунд яа. Чи уухгүй л энэ. Ууштай байж л та. Чи уучлаа тэр. If you could change One thing, what could that be? энэ нөгөө тавтагчиж. За хинэс эхлэе. Чамс эхлэе. За төгсөг болохоор за төгсөг сонирхолтой асуулт. Чамруу л ижил. Зүгээр үстэй. Яач вэ? Дам хийх бага. Армаас соёо. Энэ дээр гоё. Сая бүр гэрсэн. Зүгээр пи уусаа хүн хэрэгэрдэг
штэ угаасаа өдрийг. Жинро гэдэг. Жинро Цаашаа. чамруулж. Чамруул гинтэй би. За хүндэрж шүү. За төгсөө штэ. Энэ дундаасаа хамгийн олон хүнтэй унтсан хүн нь хэн гэж бодож байна? Чи хариултаа Үндий чараад байх юм чинь. юуг нь харах гэдэг. Тэгээ яагаад ч Яагаад аа хамгийн олон хүнтэй унтсан хүн нь хэн гэж өөрийг чинь гэж бодож. Юу. Уучлаарай нөгөө илүү олон амьс илээсэн учраас олон жил болсон болохоор олон хүнтэй унтсан гэсэн үг бас биш шүү дээ. үгүй тэгж боддоод л тэгс юм дөө. Тий. Энэ бол ингээд бүр үнэхээр лүүсрийн лүүсэр байгаа байхгүй лүүсрүүдийн хаан байгаа байхгүй юу? Юу. За тэгвэл би явчих. За энэ хоёр дахь асуулт нь бол уусаа айгуу би цаа. болохоос. За би болчихл. За карта оруулаарай. За эхний асуулт нь. За түрүүний англианы асуулт нь чиний өөрөө клик хийгээд Яаж ийн? чиний өөрөө клик хийгээд үзэж байсан хамгийн сонин порно одоо тайп чинь юу вэ? Надад бол нэг тийм байдгүй. Имээ байна уу? Надад юу ч санагддаггүй гэдэг. Өвөө байна уу? Бүгдээрээ л Мөр байна уу? Наалтхай байсан. бүгд хэвэн. Наа чин порно. Мөнгө явж штий. Бодлоо нэг юу амар хэцүү чин тэр нэг. Ер нь би тийм олон хүнтэй л юм жоо хэцүү. Тэр нэг Юм амар дуртай гэж байгаа юм шиг юм. Тэр чинь айгүй хэцүү байхгүй. Ер нь нэг байдгийн да та нар барыг үзчихсэн да нэг юм Байдхийн дацчих. Бид нар яаж мэдхий. модон ийм хан байдгийн. Тэгээ нүхвэдгийн. Аа би амар ойлгож байна. Тийм модон нүхтэй хан байдаг юм аа. Тэнд ингээл зарим нь ингээ хөвцсөн. Ян зэг байдгийн шүү. Тэгээд тэн дээр нөгөө нэг ингээ залуучууд мөнгөө төлж орж ирээл. Тэгээл очрлоор гараад тахт. Тэр айгүй муухай байд. Муухай гэдэг юм. За. Чи өөрөө секс амьдралыг нэг киноны нэрээр нэрлэж. За Монгол киноны нэрээр нэрлэж. Бурхан марцсан заяа. Яа. Тань руу нүүж ав. Лэрдмаа. Татар ажиллагаа. Юу вэ? Батлын болгоч. Батлуулгач. Түрүүний бидний нэрлэжсэн кино чи юу вэ? Миний моч. Хүүши. Болсон явдлаа. Тэр чи болж байгаа л явдал үстэй тэр. 3 найз. Аа юу. Хамгийн сайхан нь. Аа оо. Хамгийн сайхан. Хамгийн сайхан нь. Боолын гэрээ. Яа. Үжиж яасаа амар гэдэг. За 3 дахь раунд яваа тэгээд дуусгая. За суулаа. Намайг шууд хариулуулахгүй ингээд дуусгаж байгаа юм уу гэж. Чи сая Чи юу хариулаагүй юу гэж. гэсэн? За Хамгийн сайхан бисэн биш үү? Дэмэт хамгийн сайхан. За би өөрөө. Минийх бараг л саяныхтайгаа адилхан асуулт өрөөдөрлээ. За миний асуулт болохоор гэж үгс. үнэн үү худлаа юу? За unprotected хоёроо сонсож орой. Та ямар сэтэл нэг хамаа. Гүү. Яасан гэсэн юм. Ямар яасан гэсэн юм чад хоорондоо баг мэслээ баг ярьж баслаа. Unprotected sex хийх нь зүгээр үү? Үнэн үү худлаа юу? Зүгээр үү гинэ. Тэгээ энэ бол худлаа. За unprotected sex бол хамгийн аюултай шүү гэж би хариулъя. За чинийх. За хоёр асуулт. Дахиад дуусан дээр бах төө. За чиний хамгийн одоо most ингээд хамгийн ингээд өвөрмөц сексуалны сонирхол чинь юу вэ? Фетиш юм шүү те. Үгүй юу? Тийм, ер нь фетиш талаа ч юм уу те. Хамгийн сексуалаар ингээд төсөөлдөг ч юм уу, боддог ч юм уу. Фантаз боддог хамгийн тийм өвөрмөц юм чинь юу вэ? Өөрөөс Ганцаараа сүндүшээ. тий ганцаараа сүндүшээ. Хүн шүүх яах вэ? Усаа шүүж уугч яах вэ? Салтагаа угаач үүнд оромжт үзэр юм. Нэг усаа шүүж уумуу гэдэг болцсон байлээ. Зарим нь. За энэ хоёр дахь асуултын хариулт угаасаа айгаа тодорхой байх гэж бодож байна. Хамгийн сүүлд чиний түүнийг харсан хүн чинь хэн бэ гинэ? Чи өөр Хамгийн сүүлд чиний түүнийг харсан хүн чинь хэн бэ гинэ? Залуун л байлгүй дээ. Найз залуун л хэлүү дээ. Байлгүй дээ энэ ч та. Арич ямар муухай юм бэ? Найз залуун аа. Бид нар хариулчих. би наасан дээр чи бодсон ш тариулт. За киноныхаа нэрийг л одоо секс амьдралаа Дахиад киноны миний нэр. асууж байгаа юм чи одоо яах гэдэг юм. Чамайг дагаал. Заавал Монгол кино. Чингис хаан. Яа. 3 дугаар бүлэг. За баярлалаа.
За баярлалаа. За, англиуны асуулт болохоор юу вэ гэхээр секси амьдралаа дууны нэрээр нэрлээч гэж байна. Анхаал юм. Нэг тийм гоё байдаг та тий. Мохай нэг төрөл хийнэд гараад ирлээ шүү. Мэдхгүй. За, эхнийхээ чаавлаа. Баярлалаа. За, энэ хөлсний тоог битээр нэмнэ. Тэгээд хамт оролцсон хүмүүстээ баярлалаа. Тэгээд та бүхнийг бид бүхэн Тера болон Терагийн Жинро Чамсуул гэдэг сөөжүүгээр дайлж байна. Тэгээд Тера Чамсуул хоёроо хамттан төрөнийх шиг хойлохоор одоо Тесула гэдэг нэршил бий болдог. Тэгээд тэрийг бүгдээ хамтдаа ууж байна. Терагийнхандаа баярлалаа. За, Тера Пив маань Солонгосын бас топ пивнуудын нэг Жинро Хайт гэдэг компани маань Тера за бид бүхний мэдэх Жинро сөөжүүнүүдийг гаргадаг. Та хоёр ингээд харах юм бол сүүжүний одоо нэрнүүд нь өөр чигсэн шилнүүд нь яг адилхан байдаг. Тэгэхээр дэлгүүрт ороо та бүхний хамгийн түрүүнд харах ёстой зүйл чинь Жинро гэдэг нэрийг харах ёстой. Мэлхийний зурагтай. 1924 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа энэхүү компани маань одоо бид бүхний Монголд одоо Хайт гэж пивийг анх оруулж ирсэн дээ. Тэгээд үргэлжлүүлээд Тера дараад нь бид нар ахаад ярах Келли гэдэг пивнуудыг оруулж ирдэг. Тера бол Монголд нэлээд бас танигдсан. Хамгийн гол нь Тера иймэрхүү солонгос пивнууд маань хоол идэж явахдаа найзуудтай хамт тоглож явахдаа гих мэтчлэн зугаатай үедээ сайхан зөөлөн тохируулж уугаад монголчууд нөгөө аригтан гэдэг дээ шүү дээ. Тэгээ эхлэхгүйгээр одоо ингээд хоол идэж явахдаа хүртэл уух тохиромжтой пив гэж нэрлэдэг байгаа шүү. Тэгээ Жинрог энэхүү яг чамсуул буюу энэ тунгалаг сөөжиг маань хамгийн одоо тунгалаг усаар хийдэг. Тера маань болохоор хамгийн одоо цэнгэг агаартай Австрали улсад үр тариагаа ургуулад тэрийг аваад за тэгээд тэрнийхээ аммуу тариагаар одоо эсгэж хийдэг. Чамруу хэрэгэрсэн биз дээ. Эсгэж хийдэг тийм пив байгаа шүү. Тэгээд түрүүн Терагийн одоо пивээр Австралийн агаар гэж. Австралийн агаараар чам руу хэрэгэрсэн бай. Австрали өнөртэйг. Яа. Жохон Монгол буудтай. Тэгэд ер нь яг нөгөө гашуун амт ч юм. Одоо яг бид нар нөгөө сөөжөө пивийг холж уунах гэхээр нэг юм хүчтэй санагдаад байдаг шүү дээ. Тэгж одоо ингэж уухаар зүгээр байгаа. Амар сул байна. Айгуу сулаац. Ялангуяа энэ нөгөө нэг чамсуулн шүү. Чамсуулн бол маш сул. Амар сул. Маш сул амтагддаг. Одоо зүгээр дангаар нуусан ч гэсэн маш сул амтагддаг. Тийм одоо юу байгаа сөөжөө болон пип байгаа. Тэгээ та бүхэн дэлгүүрт ороод хамгийн түрүүнд харах зүйл чинь Жинро гэдэг мэлхийгээ хараад Жинро гэдэг бичгээ хараарай. 100 гаруй жил болж байгаа ийм компани байдаг. Тэгээд Жинро Терагийнхантаа баярлалаа. Чамсуул Тесалаг бүгд хамтдаа хийж уулзгаая. 참이슬이 어떻게 더 깨끗해졌는지 알아? 깨끗한 이슬들을 더 깨끗하게. 대나무 수치로 5번 걸러 더 깨끗해진 거래. 이슬같이 깨끗한 다음날 참이슬. Би яг гацчихлаа. Яг гацчихлаа. Хэдүүлээ сая ер нь юу ярьж илаа манайхаа. Сайн нэг хайлт нэг паузнаад арай л амар уучлаа тий. Арай л амар уучлаа. Сая юу бол урдаас ирлээ штэ. Өглөө нийцсэн байдаг наасан тий. Өглөө За сайн байцгаана уу? Шүлмэлт байгаа. энэ өглөө болчихно. Хүн яага яг энд нь тасалч ба. Дөрүлээ ингээд влог хийгээд хөдөө явах уу хамт. Хөвлт. Тэгэд юм яриад. Бага штэ. Бага юуч байгаа. Юу байгаас Бага шин Баар баг. шүү караг. Баар шүү караггүй шүү. За та нарын хувьд шүү дээ. Шоудсны дараа үгүй шоудахад өмнө нь караоке байвал зүгээр үү, дараа нь караоке байвал зүгээр үү? дараа төгсгөл караокегаар дуусгах гоё штэ. Хамтдаа үргэлж хамтдаа дуулаад тэгэл дуусахад бол яг шоу Нандин шүтэнээр дуусгаал. Тэгэл Нандин Нөгөөний дуу чи ямар oh shit яасан. нөгөө нэг дуу чи ямар дуу вэ? Өөр хүнийхээс харж явна гэдэг. Нандин шүтэн. Нандин шүтээ бил. Чи их муухай дуу дуулдаг хүн бэ? Жохон аялаач. Яадаг үлээ? Аян нэгтэй юу лээ? Каракт бол л та. Энд чи караоке штэ мик вэ штэ наач ингээд. Энэ өөр байна. Тэр чинь нэг юм сони юм байдаг штэ. Ингэж За та нар юм штэ ингээд хүнээс сонсч исэн хамгийн хизэж сонсож байгаагүй магтаалын үг сквал доромжилсан үг чинь юу байсан бэ? Сонсож байгаагүй Сонсож дөрмжсэн үгүй. Болон баггүй. Болон доромж утгатай үг чинь юу байсан бэ? Ингээд одоо чинь ингээд чаан ингээд 10 залуу чиста гоё нэх юмаа гэж хэлсэн зэ. Тэгсэн чинь нэг залуу дунд нь ингээд чиста зөвүүн өмсөхтэй юм аа гэд хэлчихэлтэй. Тэр нь чам сонин сонсогдчихэлтэй.
Тэрэн шиг яг ингээд хамгийн зөвүүн сонсч исэн үг чинь юу вэ? Хүмүүсээ сонсож байгаагүй магтаал чи юу вэ? Энэ магтаал гэхин цаашаа доромжлох юм болоод За. ямар гүлгэн нүдтэй охин За. Гүлгэнүүд. тийм гүлгэн нүд гэж яг юу вэ? Цилийсэн гэдээсэн. Цэлээсэн. Тийм тэгээ би гайхаад. Чи одоо хин санаалаш тэмүүлэн санаалт. За тэмүүлэнгийн сонсчихсан хамгийн өрмөц үг юу вэ? Магтаал тий. Магтаал, Доромжлож байгаа юм өрмөц. шиг магтаал тий. Тий. Хамрал юм байна. Дөө хамрандаа агалгаа хэлгэжсэн үл. Хэлээгүй шүү. Хэлхий. Хамраа Сартааж басна. Ерөөсөө хэлээгүй. Гэхдээ зүгээр доромжлууснаа л ярьж ил та гэж басна. Аа. Наа гомо юм уу гэд. Оо. Тий. Нэг талд нь бага хөлтүүд наа маскулин өндөртэй залуу гэдэг ах чинь. Нөгөө талд нь гомо гэж бодоод тэгээд тэр нь л жоохон зөрчилтөнтэй байсан та. Зөрчилтөнтэй. Та нар өөрсдөө уучрал гэдээ хэлж байна. Агланах байсан бэ? Доромж уу? Хамгийн одоо сонсож байгаагүй доромж магтаал. Тэгэл бөөргий царайтай байна. Тэгэл бөөргий царайтай мантуу хацар гэл. Тэгээ хацран дээрээ л их комент авд юм дөө. Тэгэл уусаа тий. Гомдгүй энэ одоо нэг амар сонин зав ингээд одоо нэг юм beauty стандарт гэдэг нэг юм одоо ингээд сүүлийн үед амар их гарч ирээд байна штэ. Тэгэл хүн болгон V line хүн болгон ийм байх хэвээр юм шиг тэгээ хүн болгон жижиг нүртэй байх албагүй штэ. Тэгээ тэгэнгүүт л жоохон юм нэг том царай мариатай ч юм уу тэгээ нэг юм жоохон том хаттай хүн гараад ирэнгүүт л бүгдээрээ л өстой SMS ингээд энэ надад жоохон амар утгагүй санагд. Би тэгэл мэдгүй. Миний зүгээр амар муухай яг юм гаднах төрхөөрөө авч исэн нэг доромж саяхан нэг комент байсан аахгүй. Тэгсэн чи тэрэн дээр нөгөө пицца хат hot talk гэдэг нөгөө юмд би орсон аахгүй. Тэс чи тэрний комментэнд орно. Манай Чинзо одоо энэ нэг мантуу шиг хацартай мэрэгч амтан шиг шүдтэй охинд юунд нь болдог байна гэвчихсэн. Тэр бол надад бүр амар сонь санагдсан. Мантуу шиг хацартай мэрэгч амтан шиг шүдтэй. Би өстө шүднийхээ тал дээр өстө хилцээч комент авч үзээгүй юм баггүй уг нь. Уг нь шүд сайтай үнзээ. Тэгсэн чинь миний шүдний тухай тийм комент орж ирэхэд би бол бүр яг энэ хүн ч одоо ямар ямыг ямар амар юм сөргөөр хардаг сонио хүн бэ л гэж бодчихсон. За минийх болохоор минийх ч тэгэл тодорхойлолтой үсэл байдаг л та дандаа ер үсэл. Энийг нас. За тэгвэл дараагийн асуулт. Одоогоор ямар залуу охин сонирхож байна? Одоо гадаад үзмж чи бол найз залуугаад үрслэл ярьчих. Найз залуугаа сонирхож байна доо. Харин тий. Нэг хүн фоллоу хийж Instagram дээр. Нэг хүн фоллоу хийчих Instagram дээр. Найз залуугаа бид нар одоо дүрсэлтэй. Дүрсэлээ. Бид нар нэг дүрс аавь. Яаж Төсөөлөл. Төсөөлөл авъя. Нүдэнд буудал. Одоо энэ хүнийг зуртал. Би зураадах та. Бол байсан. Дүрслэн гэхээр тэгэл одоо тэгэл хамаг сайхнаар нь л харж байгаа юм чи өстө сайхан л майхан л гэх байх та. Энд дүрсэлтэй одоо. Өндөр царайлаг гэдэг Тийм өндөр царайлаг гоё биетэй. Юу гэдэг вэ? Ижил мэрэгчлээ. Ноц. За. Тэрийг хэлж яах юм бэ? Буруу гараа. Оо ямуу. Нөөрэ дандаа ингүүсээр хагаад хүн болгоныг ийм гэ бодож байгаа аахгүй юу? Үгүй шүү. Хим блэ кэ нөгөө хим. Кеги. Сүлдээ. Кели. Сүлдээ тэрэн тийм болоод. Тийм. Чи найз залуу чи хамгийн таалагддаг зан чанар нь юу вэ? Хин таалагддаг зан чанар нь нөө халамжтай. Тийм. Намайг яг өөрөөр мөн байлгадаг. Тийм байна. Чи одоо яг өөрөөрөө байна уу? Тийм өөрөөр л байна. Өөрөөрөө байгаа чинь нэг юм уу? Байгаа л энэ. Өөрөөр байгаа чинь л Өөрөө ийм л юм уу? Ингээл болоо юу? Ингээл өөрөө юм уу? Йой. Сонин өөрөө. Тэ манай төгсөө хөөх охин байна уу? Чиний яг мэрэгчлэрээ зориод хамгийн эцсийн зорилго чинь юу вэ? Мэрэгчлэрээ зориод ингээд яваад тултал явах зорилго чинь юу вэ? Одоо ингээл хүмүүст би яг тэр хүн шиг тийм мондаг тийм жижигчин болно тэр гэсэн бодолтой зарим хүмүүс байдаг байхгүй. Гэтэ би яг тэр хүн шиг болно гэж юусоо боддоггүй. Яг өөрийнхөө чадах хэмжээгээр ингээд тултлаа хичээгээд энэ мэрэгчлэлтэд бүхнээ зориулаад явна гэж боддог. Тэгээд тэгж хахад ингээд хүссэн зүйлс маань ингээд хүрээд ирэх байхаа гэдэгт амар итгэдэг. Тийм болохоор яг тийм. Би яг тийм юм гэж хэлмээргүй байна. Одоо жишээ нь шууд Оскар заавал аавна гэдэг ч юм уу те. Монголын Оскарыг аавна гэдэг ч юм уу. Тийм хичээгээд явхад болох байх уу? Мэдээж тэл мэрэгчлийнхаа хамгийн дээд зэгтийг хүрхий. Тий. Би яг төгсөөшгөл жүжигчин болно гэж яригддаг жүжигчин болно.
Бас тийм тий. Эрүүл Батар шигэ. Эрүүл Батар шиг. Сайхан бодол биелээ болно. Санаанд багтуул Бодол бодлороо. Тэрага дуулах чинь эрүүлийн төлөө. За сахалтай залуугийн хувьд Юу лээ? Асуулт нь юу вэ? Хариулъя. Ямар охин таалагддаг вэ? тийм ямар охин. Надад бол надад бол ямар охин надад харин би бодоод гайхаад. Надад таалагдах хүн магадгүй номын санд байгаа юм болов уу? Яагаад гэвэл би номын сан хизээч ороогүй болох. Хаана вэ? Рилийг үзээд байгаа юм аа. Яг хаана байгаа тань? Чи? Чи яг хаана? Чи минь хаана байна? Маргааш оппозитийн тоглолт дээр таарах байхаа. Чи надаас их ч үү? Чи надаас дөө юу? Төрөөгүй байгаа юу эсвэл Төрөөгүй юу? Чи хэвлэдэй байна уу? эсвэл төрцөн явж гин үү? Надад бол нэг Гадаад тийм үзмжийн хувьд эхлээд гадаад үзмжийн хувьд юу? үзмжийн хувьд бол Гүргслийн Австралиар гэх. Одоо цаашаа шүү цаашаа. Үзмжийн хувьд ер нь бол би юунд дуртай юм шиг байна. хөлний уруу. Хөлөөрн жахт. Нүд хоолой үнэр энтрэ юу жохлох шиг. Тэгээд ер нь монголчууд зарим дуртай. Яг монгол Хацарлаг. Тэгээд хөөхөн нүд хөөхөн шүд бол ер нь бол бест гэж боддог. Зүгээр намайг гэж. За Зидгийн хуулаа тойруулаад яа. Мантаа базар тэмэрэж шүттэй өгөн дуртай шүтлээ шүү дээ. тэг би мэрэг чадсан. Наа хүмүүс Би бас мантун дуртай. За тэгвэл дотор хүний хувьд ямар хөө байвал зүгээр байна. Сайхан Ер нь баг юм уу? дотор би чийдэг. яг ороод ирсэн шүү. Дотор хүний хувьд бол юу юм бэлээ? Ер нь лаг байсан дээр юм бэлээ. Надаас илүү ч хэд юм уу? Илүү амбицтай, илүү цоглог, илүү галзуу малзуу, илүү баг тэнэг байсан дээр байгаа тоххой. Тэгээд би баг ухаан зааж маа таардан чимээгүй байж маа. Тэр нь чи ер нь заах туртай юм шүү те. Зөвлөх туртай хүн юм шүү те. тийм байна. Тийм. Тийм жоо юм хом сургаал айлдаж мэлдэж нөгөө хайж. Үгүй би зүгээр ард нь ажиглах дуртай л байхгүй. Ай нэл ажиглаад. Амжилттай эмэгтэйний хувьд ард Тийм, ер халаад нь тавьсан эрхтэй байдаг. Тэр нь байх туртай юм тийм. ер нь бол би тийш өөрөө тэгж амарлаг маг одоо нэг ингээл дагуулаад эсвэл нэг эзэрхийлэл амар нэг юм одоо юу гэх юм авч яваад байхаас илүү зүгээр өөрөөрөө бүр ингээд солиорол би арднагаа болохоор бүр ингээд нэг далтагнаал одоо яа тий лаг байж байгаа тийм эмхтөний ард нь би байж ивэл гоё байхгүй. Чамааг авч явах эмэгтэй хүнийг бүтээх туртай юм шүү те. Үгүй авч явна би юу гэж авч явна. Би өөрөөс явна шүү дээ тэр. Бүр хиймээрээд байгаа юм. Гүйгүй та яаж Юу Энэт нэг богинохан дээр. Юм яаж байгаа. Гэхдээ тэгж бод юм а. Дотор хүн нь бол угаасаа лаг байгаасаа л ч үгүй илүү. Би өөрөө бишрээд өөрөө нөгөө фэн байгаад. Гэхдээ эмэгтэй хүмүүс чинь өөрөөсөө лаг эрэхтэй хүн дуртай байдаг шүү дээ. Тэгэл чиний ганц үе байгаа шалтгаан чинь юм байна л Өөр да. юм шиг байна л да. Өөр. Яг түрүүний шинэ хэлсэн шиг яг тэр хүний өөрөө бүтээгээд тэгээ энэ хүний хажууд яг муужгаа шигэ байгаад тэгтээ гадаад ертөнц рүү гарахтаа илүү яг юм амбицлэг эрчтэй хүчтэй цоглог тийм байх бах. Тэрнээс бол ингээд сайн сонсоод. ард нь алгаад хашаад ингээд байна. Тэгтээ тэрнээс бол эренгүүтээ гэртээ бас адилхан ингээд асахалтай залуугаад амтлал тэгдэг биш тий. Тийм л төсөөлтэй юм байна л да. Тэгэхээр Тэгж боддоо шүү дээ тий. Ер нь л эмэгтэй нэг амар ухаантай гэж би. Хамаагүй л би бол тэнэг хүүл байгаа л гэж боддог. Хатан ухаан гэж байгаа шүү дээ. Гатан гэдэг шүү дээ. Английн ойрд ер нь ямар залуу сонирхож байна. Ойрд гэж юу гэсэн. Ойрд одоо 7 хоногор өөрчлөгдөв юм аашаа баг. Өнгөрсөн 7 хоногт нэг тийм залуу Энэ 7 хоног ийм залуу. Би бол угаасаа л өөрийнхөө яг ямар хүн сонирхдгоо бол угаасаа тодорхойлоод гаргацсан. Над чиг бол биш. Би яг хүний гоо үзэсгэлэн л татагддаг хүн юм байлээ. Зүгээр яг царайлаг залууд. Үгүй царайлаг гэхээс илүү зүгээр л гоё хүн. Хүний юм гоё сайхан байгааг нь харж тэрнээсээ ингэж кайф авдаг. Тэрийгээ ингэж харах юм бол илүү их хамт байхыг хүсдэг.
тийм төрлийн хүн юм бэлээ. Үнэхээр гоо үзэсгэлэнтэй, гоо сайхантай тийм хүн байвал тэрэнд нь татагдана. Эсвэл бол тэр хүний хийж чаддаг юм маш сайн хийж байгааг нь харах юм бол тэрэнд нь татагдана. Тийм. Үнэхээр царайлаг залуу байлаа гэд ямар ч хийж чаддаг юм хүн байх юм бол тэр бас нэг гоо үзэсгэлэнтэй хүн биш байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт л яг юм хийж чаддаг юмтай эрэгтэй хүн цаанаасаа юм амар гой харагддаг ч юм. Тийм. Тэгээ ер нь ийм өөрийнхөө бие гой авч явж байгаа тийм юмд нь нэлийн татагддаг тийм л хүн юм билээ. Уусаа сонирхлоо тодорхойлсон царай хардаг. Зөв. Та нөгөө DJ-ийн хэргийг сонсож байсан. Сонсож ин яасан бол. Зөв. Гэтэ царайлаг хүн сонирхно гэдэг чинь өөрөө буруу юм ерөөс биш байхгүй тий. Тэр чинь царайлаг хүмүүс байгаа. Тэрийг өөрөө сонирхоод ингээд өөртөө татчих чадчихвэл тэр чинь гоё шүү дээ. Царайлаг хүн чинь гоё шүү дээ тий. Бид нар ч гэсэн царайлаг эмхтэй хүндэл татагддаг байлгүй дээ ч удаа. Яа гэм бол. Тийм шүү Тий. дээ. За хөхөө бөхсөө. Бөхс. Яагаад? Хөгч яах вэ? Бөхс. За эрэгтэй хүний Хөх. бөхсөө цээж үү? Бөхсөө цээж үү? Ээж тий. Гой цээж үү? Тийм. Гой цээж мөрөө. Би угаасаа өмнөх дугаар дээр ярьсан мэт бүкс харж чаддаггүй. Бүкс За нэг тийм. төгсөнө. Цээж мөр. Цээж мөр. Гой мөртэй цээжтэй байвал гоё. Гэтэ манай найз залуу надаас том бөхстэй. Эрэгтэй хүмүүс угаасаа айгүй том бүкстэй байдаг юм уу гэж. Ер нь жоохон за мэдхгүй нэг байгалийн нэг тийм том бүкстэй байгаад төстэй ер нь. Эрэгтэй хүмүүс үү? Тий. Гүү штэ. Эмэгтэй хүн чинь байгалийн том бүкстэй. Таац том. Таац том тий. Бэлхүүс нарийнхантай. Тийм. Чи зордгоо болохоор мэдэхгүй л юм л да. Яа ятрах. За дуусах уу? Тэг. За тэгээд өнөөдрийн подкастт оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд англиан битэрийн төмслогон гэдэг энэ хүү подкаст маань үргэлжлээд ингээд яваад байна. Нөгөө юу хэлхийг мартсан биш нөгөө Playtime хэлхийг мартсан байна. Битээр Playtime дээр нэг гоё ивент хийж бодоод байгаа. Тэр нь нөгөө миний найзыг сонгох 1000 шалтгаан гэдэг нэртэй ивент аахгүй юу. Тэгээд найз нь найзыгаа одоо зарна гэсэн үг. Presentation найзынхаа тухай presentation бэлдээд миний найзын давуу тал ийм бэлхүүсний хэмжээ тэр таасан ийм хэлтэй ингээд ингээд амар хөгжилтэй байдлаар тайлбарлаа. Тэгээд гол нь тэр нэг зарж марахтаа биш зүгээр тэр уур амьсгалыг бид нар гоё хүсэж байгаа байхгүй яг тэр гоё синглчүүдээрээ уулзаад найзаагаа ингээд pitch хийгээ тэрийг хүсэж байгаа. Тэгэхээр Playtime дээр хэрвээ бид хоёрын энэ ивентийг авах хүсэлтэй одоо газар байх юм бол бид хоёртой холбогдоорой. Бид хоёр бол нээлттэй байгаа шүү. Бүх юм бид хоёр зохион байгуулсан. Гол нь бид хоёр дэлгэцтэй яг ийм private юм нэг майхан дуу хэлбэртэй том одоо асар маягийн хэрэгтэй байгаа. Найзаа хаилцсан шүү дээ. Тийм амар хөөрхөн болох байх гэж нодлон бид нар хийсэн. Эхний удаа хийсэн болохоор айгүй хөнгөнтгтэй айгүй хөөрхөн болсон. Одоо бид нар бүр туршлагатай айгүй гоё хийн баг 2 өдөр дараалж маралж хий гэж бодоод байгаа. Тэгээд тийм байгууллага байх юм бол бид өөртөө холбогдоорой. Тэгээд хамтарч ажилласан бүх байгууллагуудад баярлалаа. Баялаа. Та нар байгаагүй бол та юу тийш шүү. Бараг тэгж эхлээд байгаа машин. Тэгээд Comloud Lab-ийнхаа бүгдээ вебсайт руу ороод өөртөө таарсан өөрийнхөө үе шатан таарсан бүтээгдэхүүнийг аваарай. Дээрэс нь манай Jinroгийн чамсуул одоо сөжөөгөө бүгдээ тунгалгийг ууж үзээрэй. Та нар туршиж үзээгүй байж магадгүй бах тунгалгаа ууж үзээд тариатагаа хойлоод тэсүүлээ болгож бид нар шиг одоо ууж үзээрэй. Тэгээд хоёр байгууллагатаа баярлалаа, хоёр зочиндоо баярлалаа, анхлуундаа баярлалаа, нэвтрүүлгийнхаа багийнхандаа баярлалаа. Эцэст нь одоо үзэгч нартаа баярлалаа, сонсогч нартаа баярлалаа, пүүдээ баярлалаа. Тэгээд шинээр сонсож байгаа хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар бүгдээ дахин уулзцгаая. За ингээд хамтран ажиллагч байгууллагаасаа Comloud брэндээс ингээд та бүхэндээ бэлэг өгч байна. Бэлэг. За бэлэг шүү. Тэгээд эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн байгаа. Эрэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн байгаа. Тэгээд эрэгтэй бэлэг дотроо эмэгтэйтэйгээ хамт хэрэглэх бас нэг бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээд хамтдаа хэрэглэх хүмүүс маань хамтдаа хэрэгэлцгээе. За баярлаа. Баярлалаа.